Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ орой мэндийг хүргэж байна. Футбол ток нэвтрүүлгийн маань энэ 7 хоногийн цоо шинэхэн дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удирлын дугаар номер 7 эхлэх гэж байна. За өнөөдрийн дугаарт бүрэн бүрэлдэхүүнээрээ бид цугласан. Бүгдд нь орой мэндийг хүргье. За их хоёрх маань сайн явж байна. Сайн явж байна. Хааш авчаад ирв? Хааш авчаад ирв? Индианчуудын нутаг орчод ирлээ. За тэгээ ямар ч тач таныг эзгүй хоорондор нэлээд боллоо энэ гэр чинь. Харин тийм байна. Таныг ингээ хил даваалгаараа авсан чинь баг нь онаах бач болчих шиг. Тэгшил боллоо. Нэг юм сонин юмнууд боллоо. За өнөөдрийн дугаарт хэдүүлээ 3 дугаар өнжүүлсэн топ 10 багтаахыг хичээн. Тэгээд бас нэлээд одоо дуйлантай үр дүнгууд гарсан учраас эхнээс нь шууд яриад явъя гэж бодож байна. Тойрог нээсэн Брентфорд, Манчестер Юнайтед тоглолтын тойрог эхлээд үзье. За энэ тоглолт бол Касемирогоо тоглолт. Улаан удасны улмаас Касемиро тоглох боломжгүй Амарчсан Диего байсан. Тэгэхээр энэ одоо ингээд Манчестер Юнайтедыг бид нөгөө гол оруулах тал дээр тоглооны асуудал дээр айгүй шүүмжилж асуудал байна гэж ярьж байгаа бол хамгаалтан дээр ч мөн адил. За яг энэ цохилт бол одоо бас үнэхээр лаки орсон байх магадaltaй. Тийм үү? Тийм. Энэ бол бас хаахад хэцүү. Энэ минь бол одоо ингээд өгнөс довтлуулаад байгаа юм тий. Тэгэхээр энэ Манчестерийн хамгаалтандаас асуудал байгаад байгаа. Довтлуулаад л байна гэдэг чинь. За тэгээд нөгөө Игор Тиаго. Энэ одоо солилцоогоор ирсэн тоглолт шүү дээ. өнгөрсөн жил ирсэн. Өнгөрсөн жил эренгүүт нэг гимтэй. Тэгээд нөгөө Виса Бимо 2 маш олон тоглолтод тоглолоо. Тэгээд 20 гол хийсэн шүү дээ. Рүүгээгээ сургууллаа. Тэгээд бас энэ Брентфордын түүхэнд хамгийн үнэтэй солилцсон. Тийм, бараг 40-30 ч удаа. Тийм. Тэгээд энэ удирлаас одоо ингээд Яг эрүүл сар эрүүл сараар тоглож байгаа. Тэгээд нөгөө нэг баг шин солилцоо шиг байгаад байгаа байхгүй. энэ тэгээд яг хаалгач бас сайн хаацсан тий. Энэ одоо United ийм өмсгөлтэй байсан гэж санахгүй байна. 3 дугаар өмсгөл баха. Шар. Одоо энэ Бенжамин Шешко анхныхаа голыг орууллаа юмчс. Тэгээд энд ингээд дугаар батаад унгацсан энэ Буэмо. 71 технод шүү дээ. Буэмогийн хичээл зүтгэл бол байгаа. Байсан. Дамжуулалт нь гоё гэсэн. Гоё ч гэсэн. Байхгүй. Тэгээ байсан ч өнгөрсөн татхыг татсан. Тэгвэл ингээд торгуулийн цогт аваад ах юм аа бас болно. Ер нь бол тоглолт болгон дээр торгуулийн цогт авах. Би барыг тэгж байгаа. Тэгээд манай Бруно ч нэг 50% зөхөд байна да. Келехэр мундаг халах чаа. Келехэр бол үнэхээр гоё халах чаа. Жохон сулхан зөгцөн тий. За ингээд тоглолтын төгсгөл авдирсан. За энэс өмнө энэ гол хийх гэсэн шүү. Гоё зөгсөн. Тэгээд гоё техник. Холоос зөгж байгаа шүү дээ. Хаалгач маань бас юу гэж бодож байна. Нөгөө хаалгач одоо тэгээд ер нь гарах цаг нь баг болсон бах уу? Гоё зөхөл доо. Хаалгаж яах вэ? Энэ гол нь гоё юм. Гэхдээ энэ цаачаар л зөхөлж шүү. Яг нөгөө шин тоглогч нарын чинь ингээд нэг 2-3 тойрог нэг сэлгэн суулгаад ингээд нэг за тоглолтын баримсгалыг хармаар гэл нэг суулгадсан шүү дээ. 3 тойроглоо сууч, барыг 4 тойрогт сууч. Одоо ер нь гаргавал яасан л гэж бодож шүү. Би бол. Тэм билээ? Ламын нөлөө тий. Нэрийн ч тогтоож харсан ч зүгээр 8 болсон яг юун дээр цаасан дээр бол маш мундаг хаалгач гэдэг. Одоо тий талбай дээр л харна тий. Тэгээ оноонаг болохгүй байна гэд одоо явуулсан. Баяндир гэд хаалгач маань Тэгэхээр хизээж гаргах юм та. Одоо л нэг гарах байх гэхэл сэлгэнд тий. Тэгээ яг энэ бас нөгөө нэг хаалгач гэхээс илүүтэйгэр тэглэмж одоо нөгөө нэг юу болгонд машинаар болоод бүх эд анги болгонд нэг тийм голж итгэхгүй жоохон доголдол байгаад байгаа шиг шүү дээ. Тэгэл юм л одоо гол хийхгүй байна, хамгаалт мөн хагас хамгаалтандаа суул байна гэл эцсийн дүндээ бүх байрлал ингэ суул яг ингэж доголдолтой явсаар байгаа л хаалгач дээр юм гарангууд хаалгач руу анхаар төвлөрөх гээд байгаа юм шиг те. Тэр бол мэдээж л бүх юм дээр л асуудал байгаа. Фернандеш одоо цохилоо. одоо мэдгүй одоо зүүнийг ер нь хэцүү шүү дээ. Улиралд 2 алцсан. Фүүлгэнд алцсан тий. Юу одоо чинь нэг дэлхийн одоо шилдэг хагас хамгаалагч ер нь плеймейкер ер нь хинбэ гэдэг ингээл нэг тийм Фабрицио Романо нэг тийм зүгээр ингээд фейсбુક дээр хүмүүсийн хэрүүлж төвчүүлээ. Тийм тавьцсан байсан. Тэгсэн чинь тэгэл орноос дэлхийн өнцөг болон бүрээс хөлбөмбөг сонирхдаг хүмүүс л өөр их юм өвчиж байгаа юм л. Тэгсэн чинь тэр донд хүмүүс Бруно Фернандеш гэсэн хүмүүс аягүй их байлээ. Тэг яг буруу багтаал байгаад байгаа болохоос биш уг нь Бруно Фернандеш энэ төр гэж бичсэн байх юм.
Бусад багийн фэнүүд Фернандеш дуртай, Юнайтедийн фэнүүд Фернандеш дургуун. Гүмэлгүй. Гэхдээ Юнайтедын 50-50 юм болов. Тэр яг юм. тэгээд за яг хүн Касимиро байхгүй байсан учраас Угарте гарч ирэн тийм үү? Угарте бөмбөг барих тал дээр бас тийм төгс биш. Тийм болохоор одоо дундын шугамд Урд чигол ажил ерөөсө таакаш шүү дээ. тий. Тэгэхээр ер нь бол Манчестер Юнайтед гол алдаж магадгүй гэж бол хүмүүс бичээд хэлсэн л да. Тоглолтын өмнө. Гэхдээ Манчестер бол хожиж бах гэсэн тийм таамаг бол байгаад исэн. Тэгээд дээрээс нь Манчестер Юнайтедыг сөрөг довтлооны бол бас маш супер хийдэг тоглогчдыг авчирсан гэж үзэж байгаа юм байна шүү дээ. Эмбуэмог бол сөрөг довтлооны бас мастер гэж байна. Уг нь тэгж байгаа. За дээрээс нь нөгөө манай Куня. Тий. Куня бол сөрөг довтлооны мастер гэж байна. Яг жижиг багт байсан. Тий, шэшгээс. Жижиг багт байсан дандаа ингээ шахуулж тоглодог. Тэндээсээ сөрөг довтлогоогоор оноогоо авчирдаг, гоолоо хийдэг тийм багийн хоёр лидерийг авчирсан атал сөрөг довтлогоог хийж чадахгүй болсон. Нөгөө тэр сөрөг довтлогооны мастерууд маань Манчестер Юнайтедэд ирээд сөрөг довтлогоогоо хийж чадхаа очижээ. Чаддаг юм чадгаа. Чаддаг юм чадхаа. Манчестер Юнайтедэд ирсэн хүмүүс өөрийнхөө чаддаг юмыг чадхаа болоод байна гэдэг зүйлийг бас бичсэн байна хүмүүс. Тэгээд энэ тоглолтын дараа бас нөгөө бид нар баг Манчестерийн тухай ярих болгондоо л нөө ярддаг сэдв байгаа даа. Тэг яагаад 3-4-3-аар тоглоод байгаа юм бэ? Чи өөр байрлалаар ингээд болохгүй байх юм бол өөрчилж ингэж туршиж болдсон шүү дээ. Сүүлдээ одоо Пеп Гвардиола хүртэл ингээд заримдаа цүлж тоглодог хөл бөмбөг тоглож гинөө. 5 хамгаалагчтай сууж хамгаалдаг Пеп Гвардиолыг бид нар харж гинэ. Гэл ярьж байгаа ш тий. Тэнгүүт Манчестер Юнайтед хин одоо Рубен Аморимыг ирснээс хойш одоо ингээд 33 Премьер Лигийн тоглолтод за 33 оноо тий байна уу да ингээд бодоод үзэх юм бол за 34 байж магадгүй 33 тоглолт нь 33 болцсон юм уу? Тий одоо ингээд бүтэн улирал тоглож байгаа байхгүй. Бүтэн улирал тоглонгод нэг тоглолтын дунд чинь 1 оноо буюу 38 тоглолт нь 38 оноо гэсэн үг. 38 оноо гэдэг бол Премьер Лигийн стандартаар доош унах үзүүлэлт байхгүй. Тэгээ бүтэн улирал ингээд яваад 2 солилцооны цоох явчлаа. Тэгээд тоглолтын үр дүн болол тийм сайн биш байна. Тэг яагаад зарим нэг тийм одоо богино хугацаанд хэрэгжүүлж болох өөрчлөлтүүд хийхгүй байгаа юм бэ гэдэг зүйлсүүдийг бол ингээд хөлбөмбөгийн талаар ингээд анализыг одоо шинжээчд бол маш ихээр биччихээд яагаад заавал ингэ сонгоод байгаа. Тэгээ мэдээж нөгөө Манчестер Юнайтедийн томгууд бол загисан хэвэндээ л хэлээ. Тэгээ сая Вейн Руни энэ тоглолтын дараа Sky Sports төгсөн одоо ярилцлагандаа бол ингээд Манчестер Юнайтед одоо тийм сүнс одоо сүр сүлдэнд одоо ингээд бүр алга болчлоо дөө. Одоо энэ багаас хүлээхэм байхгүй болчлоо гэж одоо бүр ингээд итгэл алдарсан ярилцлага бол өгсөн байлээ. Санаа алдаж. Тийм тэгээд яагаад ингээд бүр ингээд болохгүй байгаа зүйл дээр ингээд заавал 3-4-3-аар тоглох гэдэг. Түрүүн таал ингээд нэг Угартай байж гин. Бруно Фернандеш хийж. Энэ хоёр яг талбайн төв дээр ингээд хосолж гарч байгаа. Эсвэл заримдаа Касемиро гарч, эсвэл Майнио гарч ирж байгаа юм тий. Тэнгүүд ингээд орчин цагийн хөлбөмбөгдөр болохоор довтлооны үедх хагас хамгаалтын байрлал болон хамгаалтын байрлал, хамгаалтын үед хагас хамгаалтын байрлал, хамгаалтын байрлал заавал нэг тийм тогтсон байрлал шиг хөвсөд байгаа зүйл маш ихээр одоо сүлд ингээд хөгжөөд бий болоод байгаа. Тэ одоо ингээд жишээ нь бөмбөгтэй үедээ бол хоёр жигүүрийн хамгаалагч бол сонгодог жигүүрийн байрлал дээр заримдаа төврөө орж ин зарим довтлооны шугамлгаар 5 дахь тоглогч болж орж ин гэдэг ч юм уу те. Маш олон тийм өөрчлөлтүүд ингээд топ төвшөнд хийгдэт байгаа байхгүй. Тэгвэл 3-4-3 дээр ямар нэгэн тийм комбинац байхгүй байгаа байхгүй. Нөгөө дооргүй бол ингээд зүүн захаараа л гүйж ийн. Баруун захаар одоо хэн байдیں те. Тийм даалаа юм эсвэл Мазраоыг баруун захаараа л гүйж ийн. Бөмбөгтэй байсан ч адилхан, бөмбөггүй байсан ч адилхан байгаад байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг юм жигүүрийн хамгаалагч нар гол руу ордог тийм зүйл байхгүй. Нөгөө хойноос хамгаалах тийм хойноос шууд нөгөө алсын дамжуулалт өгдөг одоо чинь Ливерпулийн хийдэг довтлогоо дээр байхгүй. Заавал Бруногоор дамждаг те байгаад байгаа. Тийм тэр нь ингээд талбайд хоёулах наагаад байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө багууд нь яаж ийнэ гэхээр бид нар өмнө ярьжсэн Фулэм дээр тэгсэн, Манчестер Сити дээр тэгсэн. Сая Брентфордаар яг адилхан. Юу гэхээр талбайн төв илүү олон хүний давуу тал бий болгоод байгаа. 2-3, 2-4 давуу тал бөмбөгтэй үедээ бий болгох чингууд нөгөө баг нь товтлоход амархан. Мөн адилхан хамгаалтан дээр бас талбайн төвөөр дамжиж байгаа нөхцөл маш хурдан шахаж чадж байгаа байхгүй. Тэнгүүд талбайн төвөөс ямар нэгэн санаачлаг гаргахгүй товтлохоо нэгийг хийвэн. Жигүүрээр ингээл пижигтэл гүйжаал хүндэл дамжуулт өгдөг. Тэрийг нь зогсоочих юм бол ерөөсөө Манчестер Юнайтед товтлохоо ерөөсөө ингээд гейм овер болох гэж байгаа гэсэн үг байна. Энэ гэхдээ нөгөө энийг яагаад одоо ингээд топ төвшөнд өөрчлөхгүй байгаа тийм. Манчестер Юнайтедийн одоо нөгөө нэг сүүлийн хэдэн жил хийсэн 8 минут чинь нөгөө нэг одоо зарцуулсан мөнгөөрөө бол одоо баг хамгийн ихтэй ихийн 3 эхний 1-2 тал явж байгаа да. За нэгт биш байсан баха, хоёрт байсан баха. Нэгт бол Челси, хоёрт баг Манчестер. Тийм л байгаа. Тэгэнгүүт энэ нөгөө нэг 8 минут нь ерөөсөө
одоо бид нар болохоор дасгалжуулагчтай холбож ойлгоод байдаг шүү дээ. Дасгалжуулагч ирээл өөрийнхөө үнийг авчираад байгаа юм байна гэж бодоод хөтлөггүй шүү дээ. Тэр 8 гэж хариуцж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэ? Тэнгүүт энэ баг тэр бом төгрөгөөр одоо ингээ харангууд доллараар тий тэр бом доллараар ямар ч тийм хэрэггүй 8-ууд хийцсэн юм уу гэмээр болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр бас хэрэггүй одоо тэр бом долларыг 8 хийсний ард хаалгачгүй зогсож байгаа байхгүй. харин тийм Хамгаалагчгүй зогсож байгаа байхгүй. Одоо тий Магвер, Йоро гэд тэгээд байхгүй өөр хүн ер нь яг байхгүй. лук шоу байна. Лук шоу гимтлээс дөнгөж ирсэн. Тэгээд Деликт чинь одоо чинь дэлхийн хэмжээний топ төгс биш байгаад байна. Биш арай үгүй. Тий. Тэгээд ингээ баруун жигүүрт нь Мазрави 72-ыг одоо дэлхийн одоо шилдэг баруун мөн үхээр бас биш байгаад байна. Тэнгүүд яа тэр их мөнгөийг юунд өртсөн юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа байхгүй. Угарта гэдэг наймаа бол угаасаа дими байсан байна. Тийм байгаа шүү дээ. Бруно Фернандеш маань одоо дэлхийн шилдэг хүн гэдэг байгаа шүү дээ бид нар чинь. Тэгээд энэ дэлхийн шилдэг хүн чинь одоо хідэн тийм боломж, голын боломж гаргаж өгөөд тэрийг нь одоо урд тоглогч нь алдсан юм. Яг тоогийн нарийн гаргамаар байна. Тийм үстэй. Жишээ нь бол Энцо бол жишээ нь маш олон голын дамжуултыг гаргаж өгөөд Жексон алдсан байгаа байхгүй тэрийг нь. Тэрүүгээр Тийм. Хэрвээ хийдэг Харри Кейн ч юм уу, Левандовски ч юм уу, Хааланд байсан бол Энцогийн дамжуулт бүрээс замаа алдах байсан байгаа байхгүй. Тэ өнгөрсөн жил. Тэнгүүд тэр бүх дамжуултын одоо Жексон одоо устгасан байж 20 хэдийн одоо боломжийг устгасан. Бараг 40 хэд өгснгийг нь 10 хэдийг хийгээд 20 хэдийг алдсан. Энэ төр байсан байгаа байхгүй. Тэнгүүд Бруно яг хэдийг өгөөд тэрийг нь одоо урд тоглогч алдсан юм. Гэт яг тоог нь хармаар л юм. Игуэрхийг явахаас өмнө Америк явахаас өмнө нэг ярьжсэн да. Юнайтед ингээд тоглохоогоо тэр чигээр шилжлээ шүү дээ. 3 тоглогч авлаа. Өмнө байсан одоо хоёул өмч үт юм уу явуулчлаа. Тэгээд шалтгаан нь болохоор эдгээр ерөөс ингээд боломжоо ашиглаж чадахгүй байгаа даа гэдэг. Нэг тэгжсэн шүү дээ. Тэгсэн чинь одоо энэ үлрэл эхлээд ингээд хэдэн тойрог явчих 5 6 тойрог явчих чахад хамгийн олон цогсон нь Манчестер Юнайтед байна. Хамгийн олон торгуулийн цогцолт авсан нь Манчестер Юнайтед байна. Хамгийн олон том боломж үүсгэж байгаа нь Юнайтед байна. Эсвэргээрээ том боломжууд алдаж байгаа нь Юнайтед байна. Тэр боломжууд үүсгэсэн хэвээрээ л байгаа тийм. Нөгөө тоглогч нар нь бас хийхгүй. Гурван ингээд нэр нь солигдсон болохоос биш яг адилхан байгаад юм гэхээр энэ багийн дасгалжуулагч уу эсвэл систем нь үү хин ч ирсэн л яг л нэг тоглолтол үргэлжлүүлээд байгаа юм. Ямар ч мундаг дасгалжуулагч ирээд Солшрыг гүцэхгүй ба шүү дээ. Харин тийм. Одоо сүүлшир жишээ нь сүүлшрийг байх үед эсрэг багийн талбайд хожигдлгүй жил тойрсон шүү дээ. 300 хэд тонлоо. 370 хэд тонсон. Би бол нэг сасан ч яасан малагч л авчирмаар. Одоо биш үү? Балей багад сая мөнгө заравал зарах л хэвээр байсан. Сүүлийн 8 тоглолтод эсрэг багийн талбайд ерөөсө хожил байхгүй. Хамгийн сүүлийн хожил нэг Лестерийг 2-2 хожоод нэг яасан шүү дээ. Лестер ч гэж Лестер байлаа тэр үед чинь сая. Бараг нэг нийслэл рүү явахгүй. Мөн нийслэлтэй Лестер байхгүй. Тийм шүү дээ. Тэгээд за дараагийнхаа юмдыг харахгүй цаг бас явж шүү. Топ хармаа гэж байлаа. Харин тий. Хаалгач Кевин Келлихер Брентфордод жинхлэгдээд за нөхөр сүүлд Брентфорд болоод Ливерпулд байх хугацаанд 7 торгуулийн цохилтын эсрэг тулаад үнийхээ 4-ийг нь хаасан гэсэн амжилттай бол явж байна. За аврагуудын лиг, лигийн цоон, Премьер лиг, аврагуудын лиг. За Мбаппегийн цохилтыг өнгөрсөн жил нэг 2 тэгээр илүү аврагуудын лигт хаажсэн. Тэгэхээр Мбаппегийн хаасан юм байна. За тэгээд сүүлд бол Бруно Фернандеш цохилт. Тийм сая яг энэ хаалгач 11-нд хаалгаа бол онцгсон те Бруно. Хаалгач бол хаацсан. Гэхдээ Бруногийн цогц сул байсан нөгөө сул байсан. Нөгөө Фулэм дээр бол дээгүүр нь бүр давлаа явцсан шүү дээ. Тэгээ энэ баруун Лондонд ирэхээр давчаад байна гэж хэлсэн. Тэр одоо Фулэм Брентфорд хоёулаа баруун. Фернандеш ирснээс хойш Фернандешийн дебютээс хойшоо тооцохоор нөхөр 29 цохоод 6-ыг нь алдсанаар тэргүүлж байгаа юм байна. Алдсан доогоор. Одоо яг Фернандеш ирснээс хойш хамгийн удаан алдсан нөгөө юм биш үү? Саалах тэгтэл нөгөө талд нь 33 цохоод 5 алдсан. Фернандеш 29 цохоод 6 алдсан. Митрович чинь 10 цохоод 5 алдсан юм байна. Таглыг алдсан. Яг Бруно ер нь бол нодлон хөрснө ер нь пенальти бол алддгүй л байсан юм л да. Тийм ер нь алддгүй. Улаан авдгүй гэж байгаа өнгөрсөн өдрөл илүү 2 тоглолтоор л бол. Энэ жил сая ойрхон 2 алдчихлаа. Пенальти. Зөвлөлдөөс нэмэрсээр алдсан тий. Тийм. За тэгээд Рубен Аморимыг ирснээс хойш Манчестер Юнайтед 21 тоглолтод тоглолтын эхний голыг алдсан гэдэг антирекордтой явж байна. Энэ тоглолтын дээр ч гэсэн алдсан. За дараагийн тоглолт Челси Брайтон. Челси Стэнфорд Бриджтэй Брайтныг авсан. Өнгөрсөн жил Кол Покер хийсэн. Кол Палмер Покер хийгээд эхний үед хийсэн шүү дээ. Тийм. Би дайлбарлажсэн юм аа. Тэгээд Брайтныг айхтар хожиж исэн өнгөрсөн жил. Тэгээ би ч бүр 5 6 хийх нь л гэж бодсон.
Челси тоглолтыг их эрчтэй эхлүүлсэн. Би харсан. Эрчтэй эхлүүлснийхээ шанг ингэж авсан. Гэхдээ тэгээд хөл өмг бол 90 минут байдгаа гэдгийг бол Брайтныг харуулсан. Харин тэгээд яг Энэ Челси яг илүү тоглосон өөрсдийнх нь нөгөө нэг ингэ хугацаанд бол яг өөрсдөө хийх юм буюу гол хийгээд дуусгацсан байхгүй юу. Тэгэнгүүтээ яг нөгөө нэг яг Брайтны илүү тоглож байгаа үе дээр тисэх ёстой шүү дээ тий. Гэхдээ яг тэрийг бол хийж чадсан. ер нь бол улаан утаснаас л болцсон шүү дээ. Тэр Тэгсэн. Энэ л ер нь том хэрэг. тэр 17 номертэй чи юм бэлээ? Туршлаад очилээ тий. Андре Сантос. Тий 17 номер бол туршлаад очилээ ялцчихв. Биш нэ Андрей Сантос ч нэлээд өндөр байгаагүй л үү? Нэлээд өндөр байгаагүй л үү? Юу гайгүй нэг тийм амхан биш шүү дээ. Талбай дээр харахад Тэгэд яг Чалобагийн буруу гэхээс илүү Андре Сантосоос гаргасан эхлэл болчихж байгаа тийм ч тийм. Энэ тэгээд яг улаан утаснаас өмнө Брайтныхан бол тоглолтыг бас ингээд контролдох маягтай болцсон байсан шүү. Ер нь контролтой шүү дээ. Брайтон ч энэ жил Сити митиг хожиж ер нь сайн баг шүү дээ. Тий. Челсити бол бүр ивгүй шүү. Муу бол биш шүү дээ. За тэгээд Тэнгүүд ийм сайн баг дээр тоглож яхад улаан авчна гэдэг чинь бол бүр хэцүү. Брайтон бол айхтай. За ингээд нэг удалгүй тэнцүүлсэн шүү дээ. Гол 53 дээр уулаа. тий. Энэ ч Гэхдээ нэлээд сүүлд 77 дээр тэнцүүлсэн юм. тий. 57 биш л үү? Би андууч. За ууч. Сэлгээгээр орж ирсэн мэт. Тэгээ сэлгээгээр орж ирээд гол хийсэн. Тий. Welbeck бол орж ирээд нэг удалгүй хийсэн. За энэ нэг комбинац. За Хоёр гол байдаг л хийдгэл комбинац та. Энэ Bright эвгүй шүү. Bright одоо ингэ жил болгон хүнээ ийш тийш нь явуулсан тэгэл Энэ Борнмутын хоёр яг нэг адилхан. хадгалаа. Одоо тэгээд энэ Герман тасгалжуулагчтай болцсон. Тэгээд Герман тоглогчид бас ирж мэрээд байна. За эхнийг бол та яг адилхан үйл явдал болсон нараа ингээд прессинг гэд бас арай л жоохон хайнгадаад байгаа юм да удаад. Эхнийг бол улаан уцтай яг адилхан. Яг иймэрхүү шахалт одоо Брайтныхан тоглолтын явц бас хид хийсэн шүү. Челси одоо ерөөсө хамгаалагчгүй болчиход байгаа юм. Одоо үндсэн хамгаалагч Фофана Колвил хоёр байхгүй. Тэр хоёр одоо ер нь өнгөрсөн үеэрлээс хойш бүр бараг 2 жил олигтой тоглосон байна. Гэхдээ тэгээд одоо бэлтцсэн шүү дээ. Удаан Фофана хугацаанд. үл хэцүү. Колвил бүр ерөөсө удаан хугацаанд. тоглохгүй. Фофанаг болохоор манай энэ хаалгач Йоргенсен бэлтгэл дээр бөмбөг атгах гэж байгаа тархин конкешн болгоо хийсэн. Оо тархин хөдөлсөн юм шүү дээ. Тэгээд тэр хоёр нь байхгүй. Тэгээд одоо Тосин, Чалоба, Бадишил гэсэн сонголттой тий. тий. Тэгээд Ачимпон бол жоох Нэг хөвгч. тийм танад нэг тийм класс хамгаалагч алгаа. Тэнгүүд одоо яг тоглож байгаа нь болохоор Ачимпон, Хато гэдээ хоёр жоох хөвгт тоглоод байгаа байхгүй. Тэгээ хамгаалтанд төв хамгаалтанд бол асуудал байх Айгуу юм сонь байна. сонь нэрнүүд л сонсогдоод. Ерөөл хатаа бол том аюус л та. Уг нь бол том аюус. Гэтэ жоохон Одоо нас нь болоогүй л байна л да. Бараг эдрийн чи өмнө Тиаго Силва байхад бол хамгаалт замбраатай байсан шүү. Замбраатаа Аяксаас шууд яг ер нь Колвил байхад бол дажгүй л байсан л та. Тэ? Колвил байхад дажгүй. Манай энэ Чалобач нь бол бас нэг сайн тоглол бүгдийг хамгаална. Орон гар юм аа. Бас нэг яавал яана. Сүүлд нөгөө Палас техник хастай айгүй айтайхан тоглохоор нь үүлээ буцагаа өдөрсөн шүү дээ. Bagгүй зарим тоглолтын дээр ерөөсөө Чалобо юу болчихоо гэмээр л тоглоно. за удирдлын эхнийдэн тоглолоос дажгүй байсан. Тийм дажгүй. Бас зарим тоглолтын дээр бас нэг тийм сонирм болчтой. хоёр багийн хоорондын учрааг хамтдаа харцгаа. Ер нь бол 17 он цаана гэж Брайтон Премьер Лиг рүү дэвшиж гарч ирсэн. Тэрнээс хойшоогоо 10 тоглолтод нэг ч хожил байхгүй 4 тэнцээ 6 хожигдчихсэн баг. Сүүлийн 7 тоглолтын дотор ингээд 4-tkөө хожижлоо Челси. Челси нэг л хожил байна. Челси нөгөө гуравт нь бол 7-оос 3-4 юм байна. Тэнцэхгүй юм байна тий. 3-4. Одоо нөгөө Айгүйх гол ордог байгаа зэнээр. тий. Брайтон одоо Челси рүү хүмүүсээ өгөөл хожоод нөгөө авахтай нь гэдэг зүйл бас явж л энэ тий. Сүүлийн 2 тоглолт нэг хожичлоо. тэглээ. Өнгөрсөн намар бол Челси айхтар тоглосон. Тий. Амар исэн тий. Өнгөрсөн намрын тоглолт бол Тэгээд тэг чин маш илүүрхсэн тоглолтыг игээд хариу дээр нь Брайтны талбайд очиод 3-т игээд. тий Брайтон тэр 2 сард цүм авсан юм аа. Тий. Цүм авсан. 3 дараалж хоцсон юм байна шүү дээ Челси уг дунд нь. Тэ. Тэр нөгөө удирдлыг ч нодлно угаасаа Челси их сайн эхлүүлсэн шүү. Гоё ихлүүлсэн тий. Тийм чи нэг он гаргаж хахад Ливерпулээс 2 хоног ярд явж байгаагүй юу? Тэгээ Палмер, Жекс хоёр гэмтэл тэгэл сонирм болцсон шүү. Челси ерөөсөө 14 жилийн дараа хамгийн сүүлд Арсеналд 5-3-аар хожигдсоноос хойш 11 оны 10 сард Арсеналд 5-3-аар хожигдсоноос хойш эхнийхээс тэргүүлсэн хэрнээ тоглолтондоо 2 голын зөрүүтэй хожигдсон тохиолдол 14 жилийн дараа. Нэг голын зөрөнгөрөөтэй бол байсан юм биш үү? Нэг голын зөрүүтэй бол байсан юм. Тэгээ тэргүүлж эхэлчихэд 2 голын зөрүүтэй дууссан тоглолт
14 жилийн дараа л болж байгаа. 14 жил. Ховролтой байсан тий. За Челси бол ингээд ялаглуулээ. 2-2-ыг дараалаад улаан хувцас. 2 тойрог дараалаад улаан хувцас. Тэгэнгүүтээ аврагын лиг тожигдсонтойгоо нийлээ 3 хожигдчих. Тэглээ. Бас ундалч шүү энэ. Улирлын 3 дараалал өчгч. 3 дараалал хожигдчих. Улирлын ихний ундалт шүү дээ. Тий, Одоо одоо яаж зэрэг ерөөсөө хөгдөг. улирлын төгсгөлийг маш сайн хийсэн баг штэ. Сайн хийгээд топ 4-т ороод конференц лиг төрүүлээд 100 одоо алдарт одоо энэ дэлхийн хамгийн супер пресс Жерменийг 3-0 дэж клубүүд дэлхийн авах төрүүлээд ерөөсөө ялгуулсан явж байгаа л яг одоо ингээл дараалал унж байна. Энэ дунд нь унж ийн тий. Өнгөрсөн улирлд бол өнгөрсөн улирлд боксинг дэйн үеэс ингээл ажиглагдаал уналт эхэлсэн шүү дээ. Тэгээ нэг 2 сар орчим яваад тэгээд улирлын төгсгөлийг сэргээс имжилттэй хамаагүй эрт унчлаа. Эрт унчлаа. Яаж сэргээх вэ? Гэхдээ энэ мэдгүй одоо Хамгаалтаа үргэлжлэнэ гэж бодож байна. энэ гайг бохоо. Хамгаалтын нөгөө бэртлүүд л нөлөөлөд ах шиг байна. Хамгаалтын бэртлүүд. Айгүй их хүн бэртэлтэй тэгээ хуудасны торгуултай. Тэгээ одоо Дилап байхгүй байна. Довтлогч. Довтлогоон дээр жишээ нь хүн байхгүй. Дилавч ихний 2-3 тойрог бас гараанд гараадсан шүү дээ. Тий. Би бол энэ Колвил Фофана хоёрыг л ядаж нэг удаарал хамт тоглолцоосоо л гэж бодох юм. Фофана бол ирчин одоо. Конкешн гэдэг бол нэг 2-7 хоног тэгэл ирэх баг. Энэ дундуур нөгөө саяны тоглолтуудын дундуур нэр Линкольн Сититэй нэг гегийн цомын хүрээнд тоглоо хоцсон тэрийг бол Хилко гол дараалал хожигдсан гэж хэлж байна. Тийм ээ яг тэр дунд нь тийм хожил байгаа. Тэр нь бол яг нөгөө нэг юуныхан тоглож байгаа шүү дээ. 2 дугаар баг 2 дугаар баг хүмүүс тоглож байгаа шүү дээ. За ямар та Челсид бол ийм зүйлс тохиолдод байна. Дараагийнх нь за нэг дийлддгүү баг гарч ирлээ. Мундаг тоглосон. Энэ тоглолтыг бас бүтэн харсан шүү. Болор ордныхан гэж байгаа шүү дээ. Мундаг тоглосон. Энэ бол Ливерпулийн эсрэг ялангуяа бол одоо ер нь баг. Гэхдээ ялгаагүй. Энэ чинь удирдлагын нээлтийн тоглолт Челситэй бас тоглоход энэ ч юусоо алах гэжсэн байхгүй юу? Энэ Яаж 0-0-оор дууссан. Яаж нэг 0-0. юу энэ могоо жил гараад Кристал Палас самжигдахгүй болчлоо. Тэгээ одоо энэ дээрэс нь энэ Саар гэж хүн Ливерпулийнх нь одоо нэрийг чэйжилсэн байлгүй дээ. Тийм хоо. нэрийн цээжлэх байх зүүдэлж чинь. Зүүдэлсэн чинь саа. Нөгөө нэг хожигдлгүй төрүүлэх гэжсэн жил Саар садаа болсон. Энэ 100 сая цом авах гэжсэн чинь Саар садаа болсон. За энэ бас удирдал эхлээд 5 хожицсан явж байсан чинь бас Саар. Саар. Саад. Тэр дундаа Исмаила Саар гэж хүн тий. Энэ одоо юу байгаа байхгүй Кристал Палас чинь энэ байрал нь бол одоо нэг Руби Амарын Манчестертэй тун төстэй 3-4-3. Гэхдээ энэ яг энэ хамгаалтын үеийн зохион байгуулалтын дээрээс арай өөр байгаа юм аа. Тэгээд тоглохоо эднэр ч гэсэн нэг тийм төвөр арай өөр олон хөлбөртэй яваад. Ардын 3 төвийн хамгаалагч бол ерөөсөө яаж солихгүй гэдэг байгаа шүү дээ класс нар чинь. Тийм чулуу шиг юмнууд байгаа байхгүй. Тэгээ энэ төвөр ингээд Матата эдэрлүү их айтайхан гаргаж өгöd байгаа юм бүр. Яаж гаргаж өгöd байгаа. Одоо ингээд сая 2 минутын тайм дээр ингээд Мататагийн баг 3-4 момент гарч байгаа байхгүй. Хоёр тэгээд зөндөө олон момент ингэж гаргаж өгч байгаа байхгүй. Яг хүн явсаар хагаад энэ сүүлд нэг ингээд Кеса 2 гол хийчлээ. Тий. Энэ хүн чинь бас тэгээ энийг харчаа за одоо ингээд Ливерпул нэмээд орох зүйлүүдийг манай Кеса их зүв байралтай байгаа. Тэр 2 гол нь хоёулаа юм чигсэн гол орчвоо. Энэ бас нэг гар хөрсөн үрээгүй гэдэг маргаа явуулсан тий. Тэгсэн. Салахын гар хөрсөн үү. За ингээд тэнцээ. Тийм. За ингээд чинь цаг дуусч яхад шүү дээ. Тий, бараг сүүлийн минут шүү. За тий. Цэжин дээр буулаа пүм. Энд нэг охин Арн Слот бол яг баруун жигүүрийн хамгаалагч гэж буруутгаад лээ. Урагш явцсан байсан гэрүү. Энэ юу хин байсан лээ? Примпон байсан уу? Примпонг л доо. Примпонг. Тийм ээ. Хамгаалалт бол тийм сайн биш шүү дээ. Примпонг ч ялцчих واخ. Яг нэг эсрэг нэг хамгаалалт нь тийм мундаг биш Примпонг. За тэгээд ямар нэг асуудал байхгүй учраас. Яа, Гласнерс үнэхээр мундаг засгалжуулагч юм аа. Сүүлийн тоглолт ингээд Кристал Паласын тоглолтыг харахаар одоо үнэхээр нэгт юм аа. Нөгөө нэг одоо төрүүлсэн Лестер Сити шиг л тоглоод байх ингээ харах. Одоо энэ чинь ингээ Олизе, Иберичези хоёр явчихад хахад л. Тий, одоо хоёр супер тоглогчийг явуулснаас нэг нь Арсенал руу, нэг нь Байерн руу явуулаад тэр дэлхийн шилдэг хоёр. Би бол энэ баруун винбэк дээр тоглож байгаа Даниэл Муньесийн тоглолтыг үзэхээ дуртай байхгүй. Бүр ингэ тоглолтыг ерөөс яаж эхлүүлнэ яг тэр чигээр гүйл тэнцвэр амар тий. Би бол энийг нэг ганц 2 жилийн гараас том багаар явуучих واخ гэж бодсон. Тийм тэгээд нөгөө Ливерпул ирнэ гэж яригдчихсэн манай нөгөө төвийн хамгаалагч Гехи маань сүүлийн голын дамжуулт өгсөн байсан уу? Тэгсэн шүү дээ. Гехи бол
яг тэр нэг голд нь хүрчиж байгаа. хамгаалтын одоо Гэхи- гол чулуун шүү дээ. Гэхи Делакруа хэм блэ? Лакруа. Лакруа, Ричардс гэдэг гурван нөхөр л хойно Тий, ерөөсөө. тий, тий. Ерөөс солигдохгүй тэр. Тэнийг гэмтгчгүй. юу яаж байгаа? Одоо Тэгээ ингээд Лакруа ч бүр ингээд баг хаалгач шиг ингээд хойшоогоо хаалгачийнхаа урд тоглолт юм байл шүү дээ. Ерөөс шахахгүй юм байл шүү дээ. Хүлээж тоглолдог. Crystal Palace-ийн Түвийн 2 хасаа болох юм хөр мундаг байгаа даа. Түвийн 2. Wharton? Тэгээд юу яаж байгаа? Wharton байгаа. Вартан бол одоо бүр дахиад том багууд сонирхож эхэлсэн. Тийм гарцааг. Одоо Манчестер Юнайтед чинь яг төвийн тэр Сая явах гад байсан биз дээ. Тий. Бас болж. Манюуны солгоо үйл бас эвгүй мэлий. Мундаг. Wharton бол үнэхээр мундаг. Вартан бол залуу байгаа одоо. Нарийн дамжуулалтаа гаргаж байна. Хажууд нь бол үе нөө нэг одоо юу яаж байгаа тий? Will Hughes гарч ирж байгаа. Бас залуу Нөгөө Камада ахгүй юу? Тийм Камадагаа энэ Камада Hughes хоёр Wharton-ы хажууд ер нь бол ээлжилж байгаа. Яг нь ер нь бол үндсэн нь баг Камада юм шиг байлээ. Яг ингээд байгаа. Камада бол довтлогоо хэрэгтэй үед яг нөө хиний Вартны таслаад өгсөн бөмбөгийг урагшаа довтлогоо эхлүүлчихээд байгаа байхгүй Камада. Тэнгүүд хин ч юм бол яг хожиж байгаа үед бөмбөг барьд. Хьюз. Яг барина. Алдахгүй те. Техник сайтай. Техник сайтай. Тэгээд ингээд темп бариад ингээд бөмбөгөө тойроод ингээд хоёр зах руугаа цацаал ингээд тэгээд юу яагаад тоглолтын темпийг унгаадаг. Эсрэг багийн нөгөө довтлох гээд байгаа тэр эмошнлыг байхгүй болгодог. Нөхөр янзын хүн байгаа байхгүй юу? Вартан гэж үү. Федерико Кьеза 153 минут тоглосон гэнэ удирдах гэснээс хойш. 153 минут гэдэг чинь 2 тоглолт ч Хөрөхгүй тий. 2 голын дамжуулалт. Буюу зааварг л 40 минут түнд гол оруулсан. Амар үзэл. Одоогийн байдлаар бол бас хэрэгтэй. Саяныхаа бол нь бол баг оноо авчирсан гол бол оруулж байна. Нөгөө талдаа Эдин Кеча 96 минут 59 секундын дээр гол оруулсан нь Паласын хувьд хамгийн орой оруулсан хожлын гол, Ливерпулийн хувьд хамгийн орой алдсан хожигдлын гол. Ливерпул ч ер нь яг тэр 90 эд дээр өөрснөө л хийдэг. Өөрснөө л хийгээд ирсэн шүү дээ. Сая нөгөө юун дээр ч 100 муу дэрийг хийсэн нөгөө Ингумо 90 эд дээр өөрснөө алдах ямар байдгийг мэдэрсэн болов. Мэдэрчлээ. Харин тийм мэдэрсэн бохоо. Бусад багуудад айгүй их мэдрүүлсэн дээ тий. Одоо өөрсөнд дээр нэрхээр яасан бол Сая 4 тоглолт лөө. харин тий. 4 тоглолтоор. Аны иймэрхүү л байд юм байна гэдэг. Ямар хэцүү байд юм бэ гэх тий. Хүний зовлон нөгөө өөр дээрээ мэднэ. Кристал Паласын нодлон урсан гэх юм Ливерпулсэн багуудад амар мэдрүүлсэн тий. илэрлээ. Хоёр илэрлээ. 90 хэдэд гол оруулна гэдэг. Яг өөрсдөд нь гоё бол нөгөө багт ямар хэцүү байдаг вэ гэдгийг. Кристал Палас бүх тэмцээний хүрээнд үзүүлэлтийг жагсаалт буюу 18 тоглолтоороо энэ баг хожигдоогүй байна. Ааха. Бүх тэмцээн. Бүх тэмцээн. Мундаг байна. За Борнмут, Арсенал, Эн чи нөгөө ифэ ороод. Community Shield ороод. одоо тэр Фредерикстад бол нөгөө конференц лигийн плей-оффын тоглолт байж байгаа жишээ тийм. Мил бол лигийн Лигийн цон байж байна. Энд одоо нөгөө гол алдаагүй тоглолт зөндөө байгааз. Тий. Тэгсэн манай нөгөө Тэмүүлэн Золоо хоёр тоглолтын өмнөхдөр ярьж лээсэн л да. Хамгийн Европын топ 5 лигийн хүрээнд харах юм бол бүх тэмцээний оролцол харах юм бол хожигдлгүй цуврал хамгийн урт байгаа нь Палас. Тэгээ ард нь хаанах байлаа? Авч өрөхгүй. Гэтэл Паласын 10 сая авал 18 дахь нь тоглолтын бол 17 байсан гэх. Энэ зураг үргэлжилсээр байна. Премьер лигээ тооцох юм бол 12 тоглолтод хожигдоогүй явж байна. Өөрсдийнхөө клубын түүх рекорд нь 69 онд 18 байсныгаа давтж байгаа юм байна. Тэгээ энэ жил одоо 2 цом бүрдсэн. Тий. Шинэ ингээд Лондоны баг юм чи ингээд шинэ эзэнтэй болоод ингээд топ багууд дээр нэмэгдэнэ гэж байх. магтгүй шүү. Бас нэг ийм гоё юм чинь тий. Бас ингээд ер нь ихэнх нь Америк эзэнтэй болчихлоо шүү дээ. Бас нэг Америк эзэн мэдсэн гарч ирээд ч юм. Америкийн нөгөө нэг юу нөө том мөнгөтэй хөрөнгө чинээтэй хүмүүс ч нөгөө нэг Америкта нөгөө нэг Америк хөлбөмбөг бейсбол одоо бусад спортуудад нөгөө нэг хөрөнгө оруулах зайг болчиход байгаа юм л шүү дээ. Тийм баг. Тэгээд Европ руу юу байна мөнгө юу бизнес юу байна гэж орж ирцгээгээд байгаа юм л. Тэр тэгээд нөгөө Америкт мөнгө нь байна. Харин мөнгөтэй байх жоохон зовлон баха. Мэдхгүй байна. Чи мэдээд тах шиг байна. Та тэрийг сая мэдрүү. Тэгээд Том Бойли чинь одоо Америкт хөлбөмбөгийг хөгжүүлэх гээд байгаа юм шүү. Ерөөсөө энэ ерөөсөө айгүй айтайхан мөнгө олох боломжтой спорт байна гэдэг. Хэдэн зуун сая тэрбум мөнгө. Премьер лигийн 20 багийн чинь барыг тал нь Америк эзэнтэй байна гэсэн баг шүү. Тий. Харин тийм. Ашигтай байгаад байгаа учраас хүмүүс ирэл мөнгө хөрөнгө оруулаад шүү дээ. За дараагийн одоо нэг Сауди Араби эзэнтэй баг талбай дээр Арсенал ч одоо бас Америк. Тий. Тэр байх Денверийн эзэн. Кронкегийн гэрүүлэх юм. Денвер Нагетс. Наа чи Ньюкаслын талбай дээр хожлоо аваагүй их
Хэдэн тоглолт болж байгаа. Өнгөрсөн жил 2-3 хожигдсон шүү дээ. Гэтэ нэг нь цом бом бах те. Ер нь Арсенал Ньюкасл хоёрын тоглолт лигийн цомчлоо. Ньюкасл хичнээн муу байсан ч Арсеналтай их гоё үздэг тий. Эвгүй. Ньюкасл эвгүй. Нөө Чек Тиотагийн оруулаад 4-4 болдог тоглолт одоо түүхэн тоглолт. За энийг би ингэж бодсон. Ер нь бол алдаа байсан гэхдээ одоо ингэж Йокреш хүрэн штэ. Тэнгүүд хаалгач дараа нь дахиад бөмбөг төрж байгаа хөөхгүй. Тэгээ яг Тэрийг яйгуу сайн хараад илээ. тэгээ тайлбар нь бол тэгж л хэлж байлаа. Яг энэ дараа тэгэл нөгөө өгөөгүй л тий. тий хоёр хуваагдчихлээ. Яг зарим юу бол зарим шүүгчнэр бол хөдөлгөөнд нь саадуулсан хүн өөрөө өсөрч одоо цилиндэрлүү нөө. тий би нөгөө юу руу орсон харийнхаас өөр боломж байгаагүй. Тэгэхээр энэ бол 11 гэж өгдөг. Зарим нь бол. Өгөөгүй шалтгаан бол ерөөсөө тэр л юм л. Тий. Бөмбөг нь нүрцэн. Гэж нөгөө дараа тайлбар нэгээс гарцсан. Гэтэ өгсөн байхад маргаан байхгүй тий. Тэг өгсөн маргаан байхгүй байсан. Яг хөө тэгээ тоглолт тэгээд үргэлжилсэн. Энэ бас нэг жоохон түлхсэн те. Энэ Габриэлийг. Энэ тэгээд энэ зэргийн түлхээ бол гүрээ. энийг тисгэж таа шүү дээ. Энэ бол тийм Габриэлийн өөрийнх нь тийм одоо. Гэтэ энэ Ultimate чинь толгоогоор тоглоод байх шинжтэй юм биш үү? Энэ айхтар юм билээ. Энэ эвгүй мэлий. Эхнийг болоо яг ингэ хийсэн шүү. Йоо энэ хангам өргөсөн шин Миринаас айхтар юм. Зүгээр ивчиж байгаа байхгүй замд нь. Мэдрэмжтэй Мирина. Миринагийн тоглолтыг харахаар нөө хинтээ өгсөн санагдаад байна. Гэхдээ арийнх нь хүн жоохон явраад бидэд өгөөгүй байхгүй. Werder тоглож ирсэн нөө Клосегийн хоёр ослоо өгсөн санагдаад шүү дээ. Фринкс. Торсон Фринкс Биш биш. Өө нэг нэр нь орж ирдэггүй. Бразил уу? Герман хагас хамгаалагч. Түүс. За ингээд тоглолтын төгсгөл шүү дээ энэ бол. Габриэл ихний үед гаргасан өөрийн одоо тий бага одоо нэг энэ өстө холоос сойлж гарч ирсэн мөр. Салибагийн тэр шахалтыг л харчих л та. эхлэлийг тавьсан алдаага залруулсан. Ингээд тоглолтын төгсгөлд Габриэл мундаг сэтгэл зүйтэй юм аа гэж. Гэхдээ арийнх нь хоёр тоглогч Габриэлийг мөрлүүлэхгүй сулж өгж байгаа зү. Тэгэхгүй бол хин нэгэн очоод мөрөөрөө нуруунаас нь явуулчихвал саний мөрөг байхгүй шүү дээ. За энэ тоглолтсон юм юмтай тоглолт болсон. За ваартай, мөргөлттэй, түлхэлттэй, цохионтой гэдэг гоё тоглолт болсон. Яг л Премьер Лигийн классик тоглолт болсон. Тэгээд тоглолтын төгсгөлд бол яг бас мэдээж их бууштай бол саад эзэн бол иргэсэн гэхэд бол Ньюкасл үйлрэлийг тэгээ жоохон тааруу эхлүүлж байна тий. Ньюкасл энэ үйлрэлийг тааруу гол ерс хийхгүй байна. Сая яг нэг хэлээ. Хамгаалт бол өнгө гайгүй шүү дээ. гол багтаага. Исаак юмжүүлэн 3 гол алдсан л явчихсан. Исаакийг явуулаад тэгээ одоо Ultimate-ийг авчирсан. Ultimate нь бол нэг 10 гол бол хангалттай хийчих юм байна тий. хийнэ хийн. 15 авыг хийчих. хийх юм байна. Гэхдээ энэ бол одоо жишээ нэг 10 гол бол баттай хийчих юм бол одоо тэр Wolverhampton-ы Strand Larsen байж шүү дээ. Өнгөрсөн өдрөл хийсэн шүү дээ. Ямар ч багт 10 хийчихнэ. Ultimate-ыг ярьсных Ultimate дээр үргэлжлүүлээд нэг зүгээр сонирн болгож харуулж байгаа шүү. Энэ бол Итали Германы хослол. Итали хүн гоолын дамжуулалт өгөөд Герман хүн гоолцсон Премьер Лигийн ердөө 4 дахь тохиолдол юм байна. 99 оны 5 сард Берти Клинсманд энэ чинь юунд байлаа? Тоттенхэм. Клинсман бол Тоттенхэм гэсэн. Тэгээд 22 оны 3 сар, 24 оны 4 сар гэж Жоржинио Хаварц төгссөн тохиолдол. Ер нь давтамж нь ойртоод байгаа юм байна. За тэнгүүт Яг нөгөө сая Тоналийн өгөөд болчихсон. юу Герман тоглогчид Премьер Лигт ер нь Рөги Фиолертэй их адилхан. цөөхөнд ирдэг байсан шүү Италичууд бас Германыг бодвол байсан тий. дээ. Зөндөө. байсан. Тэгээ энэ хоёр улс нийлэхээр нийлээд Англид гол хийж байгаа. Манай Челси чинь 2000 оны ихээр тэр чигээр Итали байсан шүү. Одоо ч ер нь Италиас салдгүй үстэй. Энэ үйлрэлтийн Одоо манай дасгалжуулагч Итали үстэй. Одоо юу юм танад ингэн Калафиори байгаа юм чи Кай Хаверц ирчих юм бол дамжуулт өгөх гээд шүү дээ. Калафиори. Энийг жоохон баяжуулъя гэсэн. Эднийд ч бол одоо Мерцакер бол нэлээ утсан шүү. Вирц бас байгаа зү. тийм байгаа. Ливерпул ч дээ. Вирц кейс хоёр байгаа. Яг хөө энийг харах юм бол энэ үйлрэлт Тонолийн энэ Ultimate дахиад голын дамжуулалт өгөх Байхаар байна тий. Яг энэ үзүүлэлт энэ үйлрэл дахиж угаас давтагдах байх гэж одоо харж байна. Танайх бас Калифиори хиний өгш Хаверцын толгойд өгш. Байгаа л юм байна шүү дээ. Сая л Арсеналын булангийн цохилтоос булангийн цохилтоос үүссэн давталгааг гоолоор дуусгасан 35 36 дахь тохиолдлууд 2023-аас 24 оны үйлрэлийг хийснээс хойш. За ингэж Арсенал ер нь энэ хөдөлгөөнгүй бөмбөгнөөс хэддэг гол оруулчих уу энэ жил? Энэ үйлрэлт за нэг 4 дэх голос оруулчих уу? Үгүй ямар амар. Үйлрэл эхлээд үү? Үйлрэл эхлээд. Тэгээ саяны тоглолтноор 2 гол бол булангийн цохилтоос хийж байгаа шүү дээ. Эхнийх нь бол тэр хоёрыг хийдэг тий. тийм тэгэхээр баг 5 болсон юм байна. 5 баха. Нодлон жил манай Челси чинь булангийн цогцолтоос ганцхан шүү дээ.
ажиллах хэрэгтэй юм байна да. Энэ жил харин 2-3 хийцэн. Нөгөө Жо Педро ч мөргөөд идэв юм. Тэгээд энэ одоо ингээд сая ингээд булангийн цохилт эдрэнгүүт нэг сонирхолтой одоо үзэгдэл одоо гарч байна. Одоо ингээд нэг динамик маягийн. Юу гэхээр хөдөлгөөнгүй бөмбөг болон бүх төрлийн стандарт цохилтуудыг одоо нөгөө нэг максимум болгох одоо тийм нэг динамик одоо ирж байна. Хажуугаа шидэж гин. Булангийн цохилтоос төрөл бүрээ хувилбарууд боловсруулж гин. Чөлөө цохилт, хөдөлгөөнгүй бөмбөг стандартуудыг бүр тултлаад энэ үйлрэлд хэрэглэхийг л зорж байна. Саяны тоглолтын дээр ихэд ингээд бидний тоглолт тайм харж байхад жишээл Кристал Палас Ливерпулийн төгсгөл юунаас эхэлтээ. Хажуугаас шидэж тоглолтын дээр бол төгсөлийн одоо гоолыг оруулж байна. Бас Ньюкасл Арсенал дээр аль алин дээр найдлага. Хоёулаа л 16 л хажуугаас шидэж шít. Булангийн цохилч их нүүлгээ. Гэсэн чинь нэг хүн тэгээвчдээсээ ер нь энэ одоо Арсеналын сайн тоглоод байгаа чинь Артетагийн гавьяа биш. Тэр нөгөө энэ хөдөлгөөнгүй бөмбөгний нөгөө хувилбар нь хариулдаг дасгалжуулагчийн гавьяа тэрний хүчинд яваад байгаа юм шүү гэсэн. Тэгээд одоо нээлттэй тоглолтоос ингээд боломжууд их гаргаж байгаа юм. Тэгэнгүүт нээлттэй тоглолтоос одоо гол орохгүй тийм өдөр бол байна шүү дээ. Бид шугаан, Шон, Янзензин болон тий. Энэ нөхцөлд довтлогоор илэрхэж байгаа багийн хувьд бол өөр нэг ингээд бүрэн одоо нэг ашигладаг байсан давуу тал бол стандарт цохилтууд байхгүй. Булангийн цохилт болон янз янзын чөлөө цохилтууд. Энэ дээр л одоо сүүлийн топ багууд маш их ороод ажилтдаг болчихно. Яг хөө тэрний одоо сайн одоо ажиллаж байгаа үр дүн нь бол магадгүй их бууч дээр бол гараад байгаа. Нодлон жил гэхэд аврагын лиг төрүүлэх гээд зорж исэн Реал Мадридыг танаа энэ төлөвлөгөөч байхгүй болгоцсон шүү дээ. Тэр чинь бол хөдөлгөөнгүй бөмбөгөнд л хожигдсон биз дээ. Тэрнээс Артетад биш биз дээ. Тэгээд энэ дэр ингээд одоо ингээд сүүлийн үед одоо ингээд дасгалжуулагчтай ярьцгаа дэрийг харангуут нэг үг хэлээд байгаа. Тэрний юу гэхээр fine margin гэж хэлээд байгаа. Өөр товчхондоо л юу гэхээр одоо маш бага зүрх гэдэг байгаа. Одоо ингээд энэ асар өндөр одоо ингээд спорт хөгжиж байгаа шүү дээ, тий. Асар өндөр хөгжиж байгаа спортоор бүх одоо зүйлүүд ингээд баг тэнцүү тулах тохиолдолд гараад байгаа байхгүй. Тэрэн дээр тэнгууд маш жижигхэн тийм ялгаа гарах зүйл нь бол заримдаа стандарт цогцолтууд болчиход байгаа. Тэр энэ дээр л ажиллана гэж одоо үзээд байгаа юм байна л дээ. Тэр одоо иймэрхүү үзэгдлийг одоо хэдүүлээ топ багуудаас нэлээ харах байх одоо. За ямар ч тач ийм тоглолтууд, топ тоглолтууд ийм үр дүнгээр өндөрлсөн тохиолдлууд бол энэ 7 хоногт бүртгэлээ. За тойрог бол тэгээд эхэлсэн. Leeds 2-2-оор Bournemouth-тай тэнцсэн. City Burnley 5-1-ээр өндөрлсөн. Bournemouth ч баг хожигдож дуусч исэн. Тийм шүү дээ. Тэгээд сүлд хийсэн шүү. Sunderland хожчихлоо. За харин тийм ээ. Nottingham-тэй манай Анжи Постакогло хоёр туулралтаа том авах юм байна. Харин тийм баг. Тэгээ Сандерлендийн тоглолтыг энэ тоглолтыг би бас нэг эхний 45 минутын үзлээ. За. Сандерленд ч бас сайн байх шүү. Үзээ сайн байна. Бөмбөг барьж гин. 4-5 тэгээд бөмбөг таслаад сөрөг довтлоо яаж хийх нь бүр ойлгомжтой байна. Бүр ингээд сурцсан. Мэдсэн хин рүү өгөхөө мэддэг. Хин хаан зогсож байгааж мэддэг. Тэрийг бөмбөг авангууд би хаашаа гүйх вэ гэдгээс мэддэг. Тоттенхэм ёстой арай гэж тэнцсэн шүү дээ. Энэ харин Wolverhampton-ны анхны оноо. Тийш тий. Анхны оноо. Хожигдоод дуусчихсан. Астон Виллагийн анхны хожил. Анхны гоолууд нь. Оо энэ тэгмүүд нөгөө манай эхний 3 гол Астон Виллагийн. Гол нэг байсан шүү дээ. Нэг хийсэн. Эхлээд Фулхэм манай нөгөө Мексикч мөрөгчөөстэй. Хименес үү? Тийм Хименес тий. За тэгээ өчтөр шөнө Эвертон West Ham 1-1 харьцаатай. Оо тийм үү 1-1 юм уу? Энэ төрөлт ерөөсө гол хийгээгүй нэг л баг байна тэр Биг Анж юм баг. Биг Анж юм. Бусад бүх гол бүртгүүлсэн. Ийм амжилтад дуусгачаа. За, Премьер Лигийн тухайд ийм байна. Хэсэг хугацаанд завсарлаад хөдөлгөөн Европын бусад лигүүдэд ярих болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Wuhome ажиллаж байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel та Skytel-ыг сонгож шинэргэлэгч болох, нэг цэцэн нэглэх, багцаа ахиулах, төлбөр төлөх зэрэг үйлчилгээ аваад эрх цуглуулан жидүүр T1 автомашинтай болох боломжтой. Мөн үүнээс гадна үйлчилгээ авах бүртээ цуглуулсан эрх бүрээсээ Skytel апаар Mystery Box задлаад iPhone 16, 17, AirPod 4 гэх мэтлэн бэлгүүдээс хожих боломжтой юм. За мөн нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгчээр өөрийн барыг сэрээ Tiger брэнд орж ирснийг тоолох дата нь хэсэг хугацаанд завсарлаад 2 дугаар хэсгээр явуулъя. Нэвтрүүлэгт таантайгаа үзэгчтэй маш их баярлалаа. 7 дахь дугаар маань үргэлжилж байгаа. За 2 дугаар хэсэг Германы Бундслигийн тоглолтын таймыг үзье. Томчуудыг онцлоо гэсэн чинь энд ёстой нэг шороо шиг. Байрны гадах хөл. Шороо байтугай орсон. Гойнос гоё юм болсон.
За ингээд Франкфурт бол нэлийн дээгүүр явж байгаа энэ жил бол сайн өрсөлдөх нь тодорхой. Гладбахын хувьд бол жоохон тийм таархан Гомоо хамгийн сүүлд явчих шүү. удирлыг эхлүүлээд явж байгаа ийм хоёр баг. Тэгээд хүмүүс Франкфуртыг хожих байх гэж таамаглаж ирсэн үл юм. Тэгээд Франкфурт яг тэр ёсоор гайхалтай хэлвэсэ. Ингээл тий. Нөө бараг цогсон болгоо орсон дөө. Гэхдээ бас нэг тийм Азийн гол байгаад байхгүй. Айгуу тийм айтайхан голуудыг Айнтрахтын хийсэ. Айнтрахт ер нь үлрэл эхлээд тоглолт болгонд 3-ыг хийж байгаа юм лээ. Тэгээ энэ жил Айнтрахтын тоглоо маш сайн байгаа. За. Тэр энэ яах юм ялч чадахгүй шүү дээ. Нэгнийх яахгүй. тийм. Нэгнийхээ гоолыг булаасангүй. Хэдүүлээд ч одоо Баерныг л яриад байсан энэ Франкфурт ч ерөөсөө Франкфурт шороо шиг хийж байгаа. Тий, Франкфурт аврагын лигэрх хамна энэ үлрэлт бол яг зүгээр. Тэгээ энэ жил ерөөсө Франкфурт Дөрөвдүгээр цааш юм. сайн байгаа, Дортмунд сайн байгаа. Тэ? За Баерн бол энэ жил бүр аврагын лиг төрүүлэх хэмжээний байгаа. Оо, Баерн бол супер аа. Тэгээ аврагын лигт энэ жил бол юугаар судалгаагаар Баерн явж байгаа юм шүү дээ. Төрүүлэн цом аавна гэж. Таамаг шүү дээ. Тий, тий. За тэгээд эн чинь бүр ингээ гол нь ороод өсөө. Ороод өсөө. Дөрөвтик. Үгүй энэ ихний үед тэгээд ингээд Тэгээ нэг тийм бодлаад санамсаргүй орцсон юм байхгүй. Үнэхээр сайн тоглоод готод нарахгүй. хийгээд байгаа. Тэр торгуулын талбарт хідүүлээ байгаа юм байна. Рицүү Дован их гоё тоглож байгаа маа гэж. Тий, айхтар аваад тамаа. Ялчгүй л өсгөөд ч өгсөн энд гоё твэгдсэн ирлүү болчих. Гоё тусах. За 2 дугаар эхэлсэн. Энэ Япоч яасан сайн. Рицүү Дован шүү дээ. Эцэг байгаа. Фрайбургээс ирсэн баха. Тэгсэн. За тэгээд Ялч байхгүй сайн дамжуулж 47 дахь минут Явцсан явж байна. ах чинь 6 дахь. Тэг муу хамгаалаадсэн юм байхгүй. FIFA тоглож байгаа юм шиг л байна. Тэнгүүд одоо Гладбах ээлж. Ээлж гэж байна шүү дээ. Сүүлийн 20 минут. Одоо эндээс бас нэг гоё юм хахад Бундслигийн бас хүчиндээ дэмжигчдийн соёл их гоё. Одоо 6 тэг байхад цэнгэлдэх хосохгүй байгаа шүү. Одоо ингээд Герман хүмүүс. Оо манай Премьер лигийнх бол гараа авчихсан байна шүү. оо харьцсан байгаа. Тал нь бол харьцсан байгаа тийм. Үгүй харьцсан байгаа. Манай Милволийнхан бол зодооно хийгээд эхэлсэн. Тэгээд энэ чинь бас нэг цэнгэлдэх дүүрэн байгаад байна гэдэг бол тоглогч нарт бас тийм нэмэлт бас мотивац өгж байгаа байхгүй. За ядаж энэ 6 тгээ бооход хэдэн гол хий гэсэн итгэл. За ядаж нэг 4 гол хийчихье тий. Тий. Ядаж болол 5-ыг хийчих гэдэг ч юм. За дахиад бодлонгоос явсан. Хаалгач өөр гой хатгах гаргасан боловчиг. За энэ гол орсон чинь тэгэл энэ цэнгэлгийн шоу момс гоё болсон байли шүү. Бүнслэгч одоо тэгээ дүүргэлтээр Европын топ 5 лиг хэдэн жил тэргүүлж байгаа юм тий. Тэгээ Бундслиг энэ жил гол үнэхээр ариун байна. Гүн жил ч гэж юу нэг угаасаа амар л та. Хоёр дасгалжуулагчийн байр суурь өөрчлөгдсөн. Нөгөө дасгалжуулагч нь босч ирээ гайхаад зогссон багийнхаа тоглолтыг 6 ураг 3 болонгууд одоо юунаас хоёр сэлжуулагчийн реакцаас өөр болсон. тий. Одоо 6 тэг байсан дараа шал өөр реакц болж байгаа. 6 3 болоход хожж байгаа багаас. Заалгч таагаад байгаа. Тий. За яах вэ ингээд төгсөл нэр төрөм бол Үнэхээр цаг дуусчихсан. Дахиад нэг 10 минут тоглолцсон бол ер нь 6 авах. Болох гэдэг шүү. За тэгээд 10 Яг энэ 10 нэг тал нь Франкфуртын зүгээр нөгөө 6-0 болцсон учраас жоохон тайвширсан тал байгаа. тэглүү байх л. Сая сүүлийн нэг хоёр ч мөргөлт нь айгүй тийм ойрхон хамгаалагч байхгүй мөрөгчж байгааз. Тэгэхээр тийм байгаа юм шиг. За тэгээд Франкфурт бол довтлогоо ёстой аимшигтай байна. Жан Үзүн ерөөсө туршлагатай тоглогч хизээ язааны тоглогч гэл бол тоглож байна. Энэ Марокко үлээ Алжир үлээ Фарс Шайби чинь. Энэ бас л хөдөлгөөнгүй бөмбөгнүүд төр бол аюултай байна. Анскар Кнауп бол гарч ирээд удаж байгаа тийм. Тий. Бас нэг хэдэн жил болчихлоо. 2 3 үлрэл бол болчихлоо. За тэгээ Рицүү Дон ирээд энэ багийн довтлогыг бол улам л одоо өнгөлөг болгож байна. Манай шиг эсрэг 3 голын дамжуулт өгчсэн хамгач шүү. Монголын эсрэг тоглоход. За тэгтэл нөгөө тал за яг энд ингээ 10 гол орчиж байгаа. Нөгөө тал нэгэн рекорд тогтоогдсон. Энэ бол Harry Kane-тэй холбоотой. Harry Kane нэг клубын төлөө 100 дахь гоолоо сая оруулсан. 104 тоглолтод 104 тоглолтод 100 гол гэдэг болвол Одоо топуудын хийдэг ажил байна. Тий. Тийм ийм одоо голыг хэн хийдэг вэ гэдэг энд ор бичсэн байна. Криштиану Роналдо 105 тоглолтод 100 гол, Эрлинг Хооланд мөн адилхан тоглолтод 100 гол, Луис Суарес Барсагийн төлөө 120 тоглолтод 100 гол, Златан Парис Сен-Жермен 120. одоо эдгээр насыг харах юм бол бас нөгөө хэд бол ер нь л нэг ид үйдээ шүү дээ. Тийм шүү дээ. 20 идтэй дээ л. Яг Залатан Суарес хоёр л жоохон Суарес чи юу л та 14 онд ирсэн чи 26 тоглолт үлэрч.
Ил үедээ гэсэн. Роналдо. Роналдо ч 2009 онд ирсэн шүү дээ. Тий. Дандаа Хаалт ч одоо ч 25-ыг өсөж байгаа шүү дээ. тэр Harry Kane амар байна. Харакейн одоо ч 93 болов уу 92 93 он. он. 93 он. Тэгээд би яг энэ донд ингээд бодоод харж ирсэн чинь манай хин Левандовски 100 голоо хэдэд хийсэн байт юм бол доо л гэж бодчихлаа. Юунд Bayern доо. Баяранд тийм байх тий. Тэ. Бас л богино хугацаанд хийсэн шүү. Тийм баг. Яг энэ жоохон аргашаал Тэг байгаа. яг л аюул ардан л байгаа. Ардан л байгаа. За Кейн бол ямар ч тач ийм рекордыг дандаа лугрууд мундаг бомбар Кейн ч одоо энэ өдрөл эхлээд бонд бол байна. 5 тоглолтод 10 хийцэн явчих шин. Тэгсэн. Тэгээ тэр шигшээ мэгшээ цом мом аврагуудын лигнийг оруулах юм бол бараг 17 8 болох уу. Энэ жил Harry Kane, үгүй ер нь энэ жил Bayern-ы товтлогоо Набри Олиси 2-2 үнэхээр одоо ер нь зогсоогдчихгүй. Bayern ер нь нөөлөх юм бүл. Тэгээ аврагуудын лигт ер нь энэ жил ямар баг төрүүлэх вэ гэдэг нэг магадлал таамаг Bayern тэргүүлж байгаа юм байл шүү дээ. Маш олон энэ жил Bayern-ных бах уу л гэж л байна. Гэхдээ эмийг яаж юу ч бодоод. Хавар арай өөр болдог шүү дээ. Нодлон жил Paris Saint-Germain гэж хүмүүс тэр бол Өдрөлтийг бол бүр яриаг шүү. Намар бол бүр мартцсан байсан. Тий. Тэгээ өвлөөс л ер нь ярьж эхэлсэн дээ. Тий. Нэг сард чинь баг тэр сүүлийн тойргийн өмнө чинь за ингээд Paris Saint-Germain бабай боллоо гэд 25 дугаар өрөнд явжсэн баг шүү дээ. За 5 дугаар тойргийн бусад тоглолтуудынх нь үр дүнг хаамттай харцгаая. Bayern 4-р Werder Werder-ийг 4-н олцсон. Айгуу тийм зовлонгүй 4-н олцсон шүү дээ. Энээс хойш баг нэг тийм тоглоогүй дээ. Heidenheim 2-1-ээр хожоо, Dortmund Mainz-ыг хожоо, Leverkusen шинэ засгалжуулагчтайгаа хожсон. Сан Паулыг хоцсон. Leipzig хожсон. За сая бол 10 голыг харсан. Freiburg, Hoffenheim, Stuttgart-ыг хожоод. За Hamburg гэж нэг жоохон уяаваагүй юу? Үгүй хөрх юм үнэхээр өөрөөсөө гол хийгээ хийж чадахгүй. Тэгээ өлегтэй амтан жоох юм байна. Гэхдээ харин Union-ы талбайд тэнцээд оноо авчлаа гэдэг бол сайн. Тийм байна тий. Hamburg энэ жил ерөнөө эн чинь Германы Бундслигт доод лиг рүү унаагүй цорын ганц баг байж байгаа юмсан шүү дээ. тий одоо 7 жил болж байгаад гарч ирсэн шүү дээ. Тэгээ буцаж гарч ирээд айгүй буцаад онч магадгүй л шүү. Хэцүү ба. Тоглооны хүн байхгүй. Гол хийж чадахгүй. Одоо Германы хамгийн хойдлын хот шүү дээ. Одоо 2 хүн гол. Бомб тот. 5 тоглолтод 2 хүн гол. Энэ хэцүү л бэл. За хожлоогоо цорын ганц баг бол Мюнхен Гладбах саяны тойрогч гэсэн хожигдсон үзүүлэлттэй явж байна гэж. Хамбургт нөө Аргентины нэг Сорин морин тоглодог байлуу тий. Juan Pablo Sorino. Тий. Дээр үедээ Хамбург чинь мундаг баг байсан юм аа. Компанийн баг штэ. Тий. Аврагуудын лиг тоглодог байлаа шүү дээ. 2005 6 оны үед яг Бразилийн Дудуу гэдэг нэг тоглогч тоглож байна. Файл Вандер Варт байсан. Яг тэр үед чи Van der Vaart компани Nigel de Jong 3 алддаг байсан. Тий. 6 онд. За тэгсэн Испани нийслэлийн дерби болжээ. Нэх сонирн бол болсонгүй. Яг тэгвэл энэ нэг Атлетико Мадрид улирлыг тааруу эхлүүлсэн. 3 тоглолтын дараа гаргаж авч чадаагүй байсан. Төгс амжилттай байсан шүү дээ. Реал төгс байсан. Гэтэл алдаагүй. Итэл яав. бид Атлетико Мадридаас яг ийм л тоглолтыг л өсч хүлээд Реал дээ. эсрэг. Гэхдээ ер нь энэ баг бүх тоглолтын дээр ингмээр байгаа юм. Тэгээд өөрөөсөө муу баг дээр заримдаа муу тоглолцдог тий. Улирлыг энэ онцгой Өчтөө тааруулж тоглоод байна л да надад ч. онцгой мөн хэлсэн энэ улирлтад бол. За эхнийг бол норм байсан. За энэ бол одоо дэлхийн агуу хөл бөмбөгчний төгсгөл. Дэлхийн агуу хөл бөмбөгч ингэж төгсөх юм аа. Мэргэн буучвал өрсөлдөгч байх уу энэ жил. Мбаппе яг энэ байралтаа ингээ яг тасаад эхэлчлээ шүү. Айхтар байна. Бид гарч ирэх юм бол зүр хийчих юм Мбаппес. Гоё. Энд одоо бас чадвар шүү энэ. сайн тоглосоо гэж бидний маш их хүсэж байгаа хүний Яг пенальтын зэг дээрээс үү. Тий. Энэ чадвар. Энэ бол гоё. тий. Гэж дараад өгж байгаа. Хоёрыг дараад өгстэй газар л өгж байгаа. Энэ хүн бол ингээд Тий. дуусах хэвээр юмыг дуусгаад. Өгсөн юм яг л хийлээ. Арда Гүлэрийг энэ жил сайн ашиглаж байна. Яндатаага шийддэг. Бас гоё мөргсөн. За тэгсэн чинь тооцоогүй. Эхний үед ихтэй дуусгах юм тэнцүүлнэ шүү дээ одоо. Энэ ч байна. Энэ ч угаасаа гар хүрцэн л дээ. Гараараа авчихсан. за очиргүй баярлсан юм аа. Тэгсэн чинь байдгүй. Одоо Сөрлөтийн энэ гол дээр хамгаалагч нар жоохон ингээд байрлалын тий. Энэ хүний одоо энэ Барса Реалын эсрэг хийсэн гол юм марыг аваар авчлаа шүү. Тэгсэн бохоо. Иралт явахтаа л хийгээдсэн шүү. Иралт явахтаа Реал эсрэг покер хийсэн байна шүү дээ. Тэр энэ дамжуулт өгөх гээд байгааг нь харсараа уртлыг нь хамгаалагч Тийм тий орч очсон. Авсан жоохон саяны голоор туршлага тутчихжээ. За энэ дээр бол тэгээд нөгөө
толгойд нь хөл өндөр гарсан. Хүлэн дээр гарцаа. Нико Гонзалес гэж. Атлетико Мадридын аргентинчууд баг 2 оронтой доод ирлээ. За ингээд Алварес. Барселонагийн хамгийн их сонирхож байгаа тоглогч Хулиан Алварес. Хоёр энэ хүнийг дараа жил авчвал ер нь төгс баг болох гэдэг байхгүй. Яг нөгөө Левандовскигоо ер нь бол Тий. Одоо гэрэнч дуусч байгаа. ааха. Тэг хамгаас нь. Тэнгүүд энэ хүн одоо бас ингээг болчихж байгаа. Энэ хүн тэгсэн чинь 200 л өгнө гэдэг. 200 Барсад бол яа болох нь. Неймар ч 200 хэлээ. 220 гэдэг. Гэхдээ гар хүрсэн хаалгаж бас тий. Өмнөх төрөх театр хийсэн шүү дээ манайч. Энэ үнийг авчвал болох гэдэг нь тий. Тэгэх гээд байна. За энд манай миний одоо хайртай тоглогч. Олон хүний хайртай тоглогчтой Гризи. Гризман гэхдээ ер нь сэлгэний тоглогч болчиход байна. Одоо яг. Болсон гэж юу? Тий, нас нь. Тэгээ яг Гризи Атлетико дээшээ тоглох юм бол хавар хамгийн Хэрэг болно тий. Одоо минутын хувааж өгч байгаа Гризиг. Нас нь ч тийм болцсон учраас. Антуан Гризман. Шигшигээс яриад хэрцүүлэг талцсан. За Камавинга жоох бодож байгаа. Яа юу болчих вэ? Сая юу болоод өнгөрөв гэдэг. 5-2 гэдэг бол Тий. энэ хоёр багийн хооронд хуваалцдаг үр дүнгууд нэгэ. Энэ хоёрын тоглолт ер нь гол ихтэй байдаг тий. Байдаг тий. Ер нь хөвчлэн нэг байдیں۔ Тийм үү? Тий. За тийм үү харъя. Хоорондын очроо. Квет гэр. Тийм байх шүү. Бэлдээ дараад ирсэн байхгүй. Гэхдээ нэг би бүр тоглолтын өмнө харж байсан юм аа. Нэг. Энэ дээр нэг гой үзүүлэлт байгаа. Юу гэхээр Атлетико Мадрид сүүлийн 6 тоглолтод Реал Мадрид хожигдоог бай гэж. Одоо энэ ерөөсөө хожигдол байхгүй. Хавар яг нэг аврагуудын лигт таарад нөгөө Хулиан Алварес ч бөмбөгөндөө 2 үрч цохоод тийм. Сайн нэг хүрчлэгөө зогсчихсон. Гэхдээ яг одоо тэгээд хичнээн одоо энд ингэж 6 удаа хожигдохгүй байлаа гэд аврагуудын лигийн тэр нэг 2 финалыг л би боддог байхгүй. Нэгийг нь ядаж авчихгүй авдаа гэж. 14 16 онд. Тултал үзэл бас тавьж. Гарет Бейл дэвлээд Сая Роналдо энэ сонирхолтой юм байсан нь юу вэ? Хулиан Алварес тоглолтын тооны харьцааг 3-2 болгоход байсан уу да. Диего Симоне уйлсан байлээ. Уйлсан. Тэ. Тэгээд Симоныгийн хүүн байгаа юм. Байгаа шүү. Байгаа. Гараа төгссөн шүү. Жовани. тийм Жовани байгаа. Ангир өр. Ангир өр. Тэгээд Симоне тоглолтын дараа бол тэгж хэлсэн байлээ. Яг удирдлын эхлэл бол хэцүү байлаа. Хэцүү байсан. Тэгээд яг одоо ингээд бид юу гэдэг чинь ингээд өөр одоо мэдгүй хүмүүсийн зүгээс ингэж харахад бол хөшгөний ард маш олон хүмүүс хамаг цагаа зарцуулаад байдаг чадлаараа ингэж ажиллаж идэм аа. Тэгээ тэр болгоны үр дүн ингээд би талбай дээр ингэж үр дүн болгож гаргаж чадахгүй байсан бол маш хэцүү байсан. Тэгээ сая одоо ингээд яг хамгийн одоо бараг чухал гэж хэлж болох ус тоглолтын дээр ингээд тэр үр дүнгууд гараад олон хүний хөдөлмөр үр шимээ өгсөнд нь бол маш их баярлж байна гэж хэлсэн байлээ. Хөшгөний ард маш олон юм болж байгаа юм. Маш их стресс, маш их нэр өдрийн бөглөөс задарсан. Одоо ч бодож төлөвлөж одоо ингэ шүү тгий шүү. За энэ дээр бол ингэн за хэдүүлээс тожих юм байна. Хүү хаа гэж гардаг болдгоо. Юм ч хэцүү шүү дээ. Яг цагаат талаар бодит амьдрал гэдэг ч хэцүү. Маш их одоо дарамтайгаад ялангуяа нэг Симоне ингээд Атлетико Мадридад 13 дахь жилдээ байна уу ажиллаж 12 оны 1 сараас хойш. Тийм тэгээд ингээд 13 дахь жилдээ ажиллаж байгаа. Тийм учраас одоо ингээд Спани хөвлүүч гэсэн ингээд зүгээр юм л гарвал Симонегийн цаг нь болчихжээ яваа гэдэг. Гэхдээ бол тийм биш. Симонегоос удаан хугацаанд одоо Европын топ багийг дасгалж болж байгаа юм баа мó? Байхгүй. Байхгүй шүү дээ. Топ 5 лигт яг Бундслигт өнгөрсөн үеэрл энэ төр бол байсан. Нөгөө хайдны хамын засгалж Гүг. Тийм жижиг баг биш топ баг. Топ бол байхгүй шүү. Байхгүй. Тэгээд байхгүй шүү дээ. тийм. Симоне бол ялч Атлетико Мадридын түүхийг бол 21 дугаар зуунд бичиж байгаа. Тэгээд бас яг мэдээж давс урт болоод байгаа л та. Тэгээд энэ үлрэлийн Атлетикогийн бүрэлдэхүүнийг харах юм бол маш тийм залуужуулсан нэлээд өөрчлөлт бол оруулсан бүрэлдэхүүн харагдж лээ тийм. Үлрэлийн Ардаас нь баг сая Юрген Клоп байсан уу те? тийм баг. юу штэ Пеп штэ. Одоо Пеп. Одоо Пеп болж байгаа. Одоо араас нь Пеп бах те. Топ багт удаж байгаа дасгалж. Яг саяны тоглолтыг тэгээд Реал Мадрид талаас нь ярих юм бол нэг ч хожигдоогүй явж ирсэн те 6 тоглоо 6 очсон. Ургуудын дэг ихний тоглолтын дээр явжсан. Ер нь бол үүлэх юмгүй. Энэ үлрэлийн Реал Мадрид ер нь Алонсо ирээд их айтайхан байна гэжсэн шүү дээ. Тэгсэн чинь шууд ингээд 5 гол алдчихгоо тийм. Энд юу болчих вэ гэд хүн болго мэдээж гайхан. Милитао байхгүй байсан мэт. Милитао байхгүй. Юу байсан холбоо байгаа бах те. Энэ тоглолтын дээр 23 буюу түүнээс доош насны 8 тоглогчийг ашигласан гинэ. Тэгэхээр нөгөө том тоглолтын туршлагагүй тоглогч нар одоо жишээ нь Анчелоти ч юм бол өнгөрсөн үеэрл Эндрик Гүльер хоёрыг бол Барсагийн эсрэг ер нь хөв заяа ойлгомжтой болчиход хадал гарахгүй гадсан шүү дээ. Тэгэхээр тэр үед магадгүй нэг 30 минут ч гэсэн тоглоулаад байсан бол энэ том тоглолтын туршлага гэдэг юм суугаад бас яах ч байсан тийм. Энэ үеэрл нэмээд
Дин Хаус нь ирчлээ, Карьераас ирчлээ. Дундаж нас бол айгүй залуутсан. Дээрээс нь дөнгөж Бэртлээс ирсэн Жуд Беллингемийг энэ тоглолтод заавал гараанд гарах шаардлага байсан уу гэдэг юм яригдчихлээ. Эндрик чи ер нь бол цаашаа болох юм уу болохгүй юм уу? Болно. Жохо хөлөөж. Тэр хугацаанд үлээх. Дахиад нэг 3 жил үлээ. 3 жил. Тэгээ нэг жил 2 жил бол байх баха. Гэтэ гол нь тэгээд угаасаа урд нь хэрвээ Мбаппе ийм аимшигтай байгаад их юм бол Угаасаа Мбаппе ийм аимшигтай л байна шүү дээ. Яас аимшиггүй болно гэж бодсон юм уу? хэцүү шүү дээ. Үгүй. Тэгээ бас энэ чинь драмтай хүн шүү дээ. Үгүй шүү дээ. Мбаппе үргэлжил аимшигтай л байна шүү дээ. Нөгөө юуны гэрээний драм үсгдэг. Гэрээний драм. Харин хин чинь яагаад бүр хин бишээ Беллингем чи энэ жил ерөөсөө бүр Беллингемийг хараад хүн айхааргүй Юу байсан? тэмтсэн байсан. Мөрөндөө хагалгаа хэлгээд Бразил. саяхан ирсэн бохгүй нэг 7 юм ирсэн. Тэгээд сая бүтэн сая өдөр Реал ч одоо нөгөө Кайраттай өнөшөнд тоглоно шүү дээ. Бүтэн сая өдөр ниссэн. Бүр Одоо 6000 юунд ирж тоглоно те бүр 6000 гэдэг Алматы дэрж тоглоно. Наа юуны Шинжааны Алматы дэр ирнэ үстэй. Тэгсэн чинь онгоцсон дотор ерөөсөө хинч юу ч дуграагүй гинэ. Баттай гэсэн юм тэгээд бол. Энэ 5-2-оор хожигдсны дараагаар нисэж байгаа учраас тэгж байгаа юм уу? Тэг ер нь бол тэр их нөлөөлсөн гинэ. Тэгээд энэ тоглолтын дараа хин Шаби Алонсоос маш тийм сайн бодсон одоо тийм ярьцлага өгсөн. Юу гэхээр энэ хожигдол бол зүгээр ингээд бидний хувьд энэ улирлын төгсгөлд хүрэх үр дүнд хүрэх ингээд тийм юу юм аа тий. Том сургамж. Тийм сургамж юм аа гэж одоо хэлсэн байлээ. Тэгээд эндээсээ зүгээр суралцаал урагшаа явна. Тэр нь ийм одоо иймэрхүү тоглолт бол угаасаа гарч ирэх нь тодорхой байсан. Тий өнөөдөр Атлетико дээр таарчлаа. Эндээсээ суралцаа бид нар урагшаа алхнаа. Гэхдээ дахиад ч ийм тоглолтууд угаасаа энэ улирлын явцад хит гарч ирнэ гэж хэлсэн бэ нэлээ. Тэгэхээр бол аргагүй зүгээр залуу баг шүү дээ. Суралцсан. Тэгээд Кайрат яана. Одоо Яана гэж балбуулна. Кайрат явах. Тэгээд дээрэс нь яатсан Карвахал гэмтсэн юм шүү дээ. Карвахал гэмтсэн. 4-5 хоног гэмтсэн. Тэгэхээр одоо Ким гэмтсэн? Харин тийм Милитао гэмтсэн гээд бүр мессеж ирж илээ. баруун зүрийн хамгаалтанд Александр Арнольд 1 сар одоо тоглохгүй, Карвахал дахиад 1 сар тоглохгүй. Одоо тэгээд баг Александр Арнольд гэмтэлтэй байгаа тань. тий. Валвердийг тавихаар дундын шугам ингээ баланс болчихдог байхгүй. Одоо тэгэхээр баг нөгөө Раул Асенсиогоо тавьчих таарах юм. Асенсио хийтэй. Хөөрхий Лукас Васкесийг дэмий явуулж тий. Баруун хамгаалагч болчихсон шүү. Мөн Васкесийг зайлдвал баруун талд нэг ямар нэг асуудал гарангуут л Васкесийг тавьчихдаг. Нөгөө Асенсио ч хаана байгаа вэ? Бүр нөгөө. Тэгшин бүр Турк явсан. Тэр Турк явсан. Хаач бил. Фенербахчад байлоо. Фенер байлоо, Галатасарай байлоо. Аль нэг. Энэ нөгөө сая нөгөө Астон Виллатай нодлон төгсгөлд аягүй сайн тоглосон шүү дээ. Тэгээд нөгөө энэ жил нөгөө гэрэгээ хийх гээд энэ гэрээнийхэн материал болохгүй байсаар байгаа Турк явсан байл шүү дээ. Уг нь Астон Виллараа ирэх гээдсэн бэл. Хулиан Алварес энэ тоглолтын дээр пенальтаас гол хийгээд чөлөө цохилтоос гол хийсэн. Атлетико Мадридийн 21-р зууны 2 дахь тоглогч. Өмнөх нь ингэж Луис Суарес. 21 онд. Кадис эсрэг. Лалигийн авраг болох гэж хэлнэ. Кадис гэсэн баг байсан өөрөө доош явцсан уу? Тэгсэн шүү дээ. За Уяа баг байж. Амар. ийм үзүүлэлтүүд бол байна. Энэ тойрогт Барселона хожсон. Тэгсэн. За Барселонагийн нэг ийм цуврал явааг бас ярих нь зөв бах. Тэр цуврал нь юу гэхээр Гол 44 тоглолт дараалан гол оруулаад байна. Бүх тэмцээнийг оролцуулах юм бол Ямар ч байсан гол гэж. Дор Тэр тусмаа одоо энэ зураг дээр байгаа хүн бол мөргөж гол оруулсан. Сүүлийн 0-0-тэй тоглолт ямар тоглолт вэ? сүүлийн гол хийгээгүй Сосидад тухай баг. Сая Сосидадыг хөтсөн. Өмнө нь бас Сосидад тухай. 24 оны 12 сарын 16-нд Леганес 1-0 авчихсан. Тийм ээ нөө. Тэрэн дээр Лева, Рафиня, Ламин Ямал бүгд тэр байсан билээ. Лиганс. Леганес 1-0. Леганес ч одоо хожвол 1-0-оор л хождог л байл та. Олон гол нэг хийгээд. Энэ хоорондоо 126 гол оруулж за нэг тоглолт дундчаар баг 3 тий 3 орчим. За 32 минут тунд нэг гол оруулж байна. Күндэг олдчихсан тий. Тэгсэн. Сая бас тэгтээ нөлөө эвгүй ясаа Ламин Ямал сэлгээр орж иж нэг голын дамжуулалт өгсөн. Тэгсэн. Орж ирэнгүүтээ өгсөн л тоо. 20 өнгөрсүүлрэл гэснээс 24 дахь голын дамжуулалт. Салахын ард орж байгаа тий Салахын ард л орж байгаа. Салах ч өнгөрсүүлрэл зам барааг өгсөн л тоо. За тэгээд бас нэг онцлох юм байгаа нь улирал эхэлснээс хойшоо хожигдож яваа нөхцлөөс сая 9 дахь оноо авлагна. Тийм 3 тоглолтод Эхний голыг алдчихсан. гэсэн Левантед ч бүр 2 тгээс эргэж ирээд 3-2. Оведог сая 7-1-ийн дундуур болсон тоглолтын дээр бас эхэлж алдаад 2 дугаар хийсэн. За нэг ийм үзүүлэлттэй бол. Тэр зөндөө байсан шүү. Тэр Оведо ч одоо тийм сайн багууд юм уу? Гүн хаалгач хаалга орхиж гарч ирээд нэг гол алдсан юм байна. За тийм шүү дээ тий. Тэнгүүтээ гинт. За бусад тоглолтуудын үр дүн байгаа.
Тэгээ араас нь Италийн Сери А ярьсан. Яа. За Жироно товтлогоо байхгүй болсон байлээ те ерөөсөө бүр те. Жироно бүр ер нь бол Яаж гол оруулах учраа олохгүй. Ер нь хэцүү болсон. За Хитафе Леванте хоёр одоо Тарса хоёр л таарч те. Энд одоо Барсагаас өөр хожигдоогүй нэг баг байгаа шүү дээ. Та юу гэж бодож байна? Элче Селта Виарреал уу? Үгүй ээ. Барселона. тийм биш үү. Их сонирн баг баг. Их сонирн баг. Селтаг хожигдсон тэр нэг хожигдоогүй юу чи? Элче гэдэг баг. Ань ч яах вэ ожигдчихвол тий. За Битис харин гайгүй байх шиг байна тий энэ жил. Битис сая 7 хоногийн дундуур 2-2-оор тэнцсэн. Нөгөө Антони маань гол хийсэн шүү дээ. Антони. За Барса тэргүүлж хэлсэн. Гэтэ энэ жилийн юу Испани Ла Лигт тийм бонусны багууд бас их байна тий. Муу багууд их байна. Тэгээд тэд нар чинь бас Сайнууд нь талбай дээр бас бас одоо Жироно маань. эвгүй. Тий. За ингээл Ла-Лигийн тоглолтууд ярьсан. Сери Ад нэг топ тоглолт гарлаа мэдээж. Хин Сери А-гийн шууд баг аваргын болцлыг эртгэн хангуулсан баг маань. За Сирогийн сүрэн Кристиан Пулисич. Инста мундаг. Үнээр мундаг. Пулисич. Дамжуултын хар мундаг. Төгсгөл гоё. Хамгийн үлрэлттэй юу н ганган байгаа мэл шүү. Саламакерс. Бельгийн шгшээгийн ирээдүй. Мөн үү? Ирээдүйнүүдийн нэг шүү. Энэс гоё. Пулисикийн гол. Үнээр дамжуулт. За энэ 100 Америкийн нэгдсэн улс нутаг дээр дэлхийн аваргыг авна. гол дүр бүх постэр дээр энэ хүн байна. Капитан Америка. За Капитан Америка одоо өөрөө маа. Гоё. Пулисик. Тэр энэ гол сүлээ тэр голын дамжуулт үнээр мундаг шүү. Нэг цаглаан залгацсан юм шиг л явж байгаа юм. Гоё. Гончтой нөгөө 21 онд манай Реал Мадридын хаалганд бас яг ингэж гэлзаад байсан биз дээ. Хийсэн биз дээ. Тий. Дөрөвдөг жилээ юу? Тий. Сайн байсан. Пулисик аврагуудын лиг төрүүлэхдээ бас л одоо Реалын хаалганд ингэж л орд тоглож байсан. Томинаг унгасан. Тий. Энэ Мактоминайг хин ер нь Мориньоч олж харсан гинүү? Мориньо нэг тийм ярилцлагч. Энэ Мактоминай гэдгийг би бүр 10 хэдэн настай хүүхэд байхад нь би энэ ирээдүйтэй хүүхэд байна гэдээ олж хараад тэгээд ингээд Манчестер Юнайтедад авчирч яла гэтэл энэ чулууг Манчестер явуулсан өстой хүн таниагүй маниагүй өнтер гэдэг. Мактоминайг бол дасгалжуулагч нар гайгүй тоглуулж ирсэн шүү дээ. Тэгээд Эрикийн хааг сүлд явуулсан. Энэ Мактоминайг бол би анх олж харсан гэдэг. Хин удаан авчихсан. Ступиниан. За ингээд Кевин Де Бройн тоглолт зөвлөлтөөс гол хийсэн. 2-1 болсон. За энэ тоглолт хоёр хагас хамгаалтын маэстронууд боллоо. Албандууд бол туссан тийм ээ. Модричийн эсрэг Де Бройн. Модрич Де За Бройн. Наполи бол өнгөрсөн жилийн одоо Сери А-гийн аварга баг байгаа. 7 гол. Дахиад Проблемаас хойш Наполи тогтолсоор боловсон юм байна тийм. Энэ жил өрсөлдөө ширүүцсэн шүү Италийн Сери А-д. Яагаад гэвэл нөгөө докторгүй байсан Рома гэж Гасперини доктортой болгоцсон. Тэгэхээр бас нэг өрсөлдөгч гараад ирчих. энэ одоо удирдлын явц их гоё болох гэдэг байна тий. Миланд ч одоо хэн байгаа юм бэ? Консисаун байгаа юу? Баггүй шүү дээ. Масимилион Алlegri шүү дээ. Алlegri Бөмбөгшүүлж байгаа. Тий, бөмбөгшүүлж байгаа. Хожичоод матч юм уу гэж байгаа. Бөмбөгшүүлж чаас тий. Итали энэ жил айгүй өрсөлдөөнтэй болоод байгаа юм. Интер муу эхлүүлсэн боловч тэд нар сайжрна тийм үстэй. Юм хийн штэ. Улирлын төгсгөл ингээл чангараад явчихна. Тэнгүүд нөгөө Ювентус чинь бас гайтайхан байна. дажгүй нөгөө баг хэнийг явуулж чадаагүй ч болж. Энэ үлрэлийн сериагийн өрсөлдөө ер нь тий. ойрхон болох гэдэг нь. Тэнгүүд Ромагийн нэг орон гарын тоглолтыг чинь ингээд доктортой болгоцсон байхгүй. Хамгаалтын сайжруулсан. Гасперини нөгөө Карло өгч ирээд. Сайжруулсан. Хүснэг тарсан чинь бол их л ойр харагдчихлаа. Тэрэн дээр Кевин Де Бройн саяны тоглолтод хэдий хожигдсон ч гэлээ гол оруулсан. Тэгсэн хагас хамгаалагч нар дотроо Сери А-гийнхаа ерөөсөө эхний 3 аялан тоглолтын дээр гол гурвууланд нь гол хийсэн цөөхөн хүн байна. За 2008 онд Зараттай, 2011 онд Клозе, 2018 онд Пьонтек ч одоо довтлогч үсттэй. Тэгэлгүй яах вэ? Пост хагасд нь орцсон юм бол. Тэгээд Кевин Де Бройн оруулчихгүй юу? тийм байна тий. Тэгээд Кевин Де Бройн Пьонтек. эхний 3 аялан тоглолтод гурвууланд нь гол хийлээ. За тэгээд саяных бол Салмарксын орсон гол 2 минут 23 дахь секундын дээр орсон. Тэр жил Филиппо Инзагийн Наполиг эсрэг
хамгийн хурдан гол оруулснаас хойш. тий саяын нөгөө нэг Пулисикийн нөгөө нэг наан тамирчид гүйж яхад бүр тэр цаана байгаа Тэр гоё. тамирчдыг харж тийшээ хайж байгааз. Энийг Юлиан Брандт бас сая Дортмунд дээр хийсэн шүү. Наад гүйж ирж байгаа нуудад биш. Бүр тэр цаад хурд хуны хөдөлгөөн дээр бүр цаад хүн байна. Хаалгач хүртэл тэрийг яахгүй. Ийшээ нь явчих жоохгүй. За Нөөтл нь. тий ярьсан Брандт дээр нь гоё шүү. Captain America-г ярьцгаая. Serie A-д ирснээсээ хойш 75 тоглолтод оролцохдоо 27 гол оруулж 19 голын дамжуулалт үе 46 гол сайн байдлаар оролцсон үзүүлэлттэй явж байна. Сүүлийн 3 улирал Serie A-ийн бүх тоглогч нарыг яг энэ голд оролцсон тоогоор бол тэргүүлж байгаа. 50-аас дээш өвтэй голд оролцож ш тоосон тоглолтынхоо талаас нь илүү 117 минут тутамд гэдэг чинь. Тий. Бараг нэг тоглолт байна. Пулисик гимтэхгүй байх хэрэгтэй энэ үлрэлт. Гимтчихээрэл тэгээ нэг хэсэг алга болчихсон юм аа. Гимтэхгүй л байх хэрэгтэй. Америк дараажил нутагтаа яах вэ? тэгэл одоо маш олон Хэсгээсээ бол гарна. маш олон Америкчууд залуучууд байна шүү дээ. Шинээр гацирч байгаа. Одоо Пулхеми одоо тэр Роминсон чинь бас ер нь дэлхийд яригдахаар нөгөө одоо дээгүр эхний яригдахаар л зүүн зүгүрийн хамгаалч болоод. Тэгээ Робертсон бол маш нэгт. Паласын нөгөө Ричардс бас байгаа юм. Тий. Ричардс. Гатлын 3-ийн нэг нь Тийм тэр чинь бас Америк шиг. баруун тал нөхгүй. Төвд нь West McKinney яаж байна. Бага. Тэгээд Хаалгачлаа да. энд бас нэг сайн Америкууд байгаад шүү. Байна. За бусад тоглолтуудын үр дүнг хараад идэвлээ бас завсарлаа. За Комо Кремонезыг бараагүй. Кирминози гэж баг бас хожигддог байх шүү. Тийм бай. Тий. 2 хожоо 3 Варди байгаа шүү дээ чи. Ювентус Аталанта 2 болохоор гол алдаад байгаа юм. Энэ жил нэг тийм асуудал байгаа да. За Интер ерөөсөө нэг өөдлөхгүй байсан Кальяри дээр нэг сэргэж авлаа. Нэг амьсгаа авлаа. Интер дээр гол нөгөө Лаутаро Мартинес гол хийсэн. Тэгээд Интерийн бүх цаггүй мэрэгэн боочдын жагсаалтын 5 дугаар байрлал 117 гол болж орж иржээ. Serie A. За Сасуоло Удинесыг хоцсон Пиза налуу цамхагийн Пиза Фиорентина энэ жил маш муу байна. Яач ба. Айгүй хэцүү байна Фиорентина. За Рома бол ийм бүр хараа гол алдахгүй Верона гэжтэй. Тэгээ хоёрыг хийж мэйгээд бүр Каласыг үрд үзүүлдэг болсон. Бүр Ромад гол хийнэ гэдэг бол айгүй хэцүү болсон. За өчигдөр шөнө Парма Ториног 2-1-ээр хожоод Лацио Жиног 3-1-ээр талбайд нам тавьсан гэж байгаа юм да. За 2 нам тавьсан гэж хэлж байна. За тэгээд ийм үр дүнгууд бол Serie A-ийн хүрээнд бол өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүдээр болжээ. За хэдүүлээ эргээд завсарлаад орж ирэхдээ Европа лиг аврагуудын лигийн 7 хоногт бол хүлээж байгаа эдгээр мэдээллүүдэд ярилцах болно. Янг талант байгаа. Тэгээд удаан хүлээсэн топ 10 багтаагаад ярих болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэгэгчээр Wu Hong ажиллаж байна. Нэвтрүүлгийн ивент тэгэгчээр Skytel ажиллаж байна. За мөн нэвтрүүлгийн алтан ивент тэгэгчээр өөрийн барыг сэрээ Tiger брэнд ажиллаж байгаад болгоод байна. Эсвэл завсарлаад 3 дугаар сэрээ болсон. За нэвтрүүлгийн маань 3 дугаар хэсэг эхэлж байна. За 3 дугаар хэсгээр хэдүүлээ өнөөдөр хангалттай олон тойм харж гисэн учраас өнгөрсөн 7 хоног болсон Европа лигийн 1-р тойргийн үр дүнг хараад бас юу яав гэдгийг бол ярья. За Дайнинг Ньюзиланд Австрийн Штурм Гразыг хожжээ. Грекийн Паук Маккаби Тел Авив. Тел Авив энэ Израилийн багуудыг чи одоо энэ хасах гэдэг юм уу? Энэ нь бол тийм нэрээ явуулсан. Тий одоо нөгөө Украин руу дайн хийсэн Орос одоо бандуулчаад байгаа шүү дээ. За энэ улс төр ороод ирлээ. Гүг. Тэнгүүт ялгаа байхгүй Палестин руу дайн хийсэн Израиль бас хасагдах ёстой гэдэг тийм юм яваад байгаа юм бэл. ер нь бол маш хүчтэй. Бандууд Шиг нүртэл хасах гамлаа. бандууд адилхан бүгдийг бандыг гэдэг. Тийм магадлал маш өндөр байна. За Ноттингем Бетис 2-2. нийт цаг бол манай нягт Рома ч нийт цагаа аваа хийцбайгаа шүү дээ. За Ноттингем маань Бетистэй хожигдж байгаа тэнцүүлсэн шүү. Антони сайн байсан. Хожигдж байгаа тэнцүүлсэн. За Фенорд энэ жил яач вэ? Лигтэй сайн байгаа юм л ч дээ. Тийм үү. Брагад 1-0 дулцсан байна. Динамо Загреб Фенербахчиг хожжээ. Фенербахче байдгаа. Фенербахче хожигдсан. Мориньо гэдэг юм цаагаасаа тий. Та нар намайг явуулчаад ална гэд байлгүй гэд. За Фрайбург Базелиг хожиж байгаа юм. Цервена Звезда
Celtic очоод ийм юм болсон байна. Malmo Ludogorets. За энэ Лудогорец ч одоо За хоёр дахь шин. за хоёр дахь шин. Урагшаа бүрэгдүүдээ талбай дээр уг нэг сайн тоглосон шүү. Яа. Амар нэртэй. Мэдээлсэн юм. За Лил ямар ч байсан хожиж манай Жирүү байгаа учраас би бас Лилийг Хожлын гоц шүү жирүү. тий. Тийм байлаа. Stuttgart манай Демирогч байгаа учраас би бас ойлог бүгдэн дээр нэг хүнтэй. Aston Villa Болоныг харин Энэ очсон. хоёр өнгөрсөн жил аврагуудын лигт орондоо тоглож байсан хоёр баг шүү дээ. Тий. Ахаа. Маккин голтой өстэй Aston Тийм Villa. байлаа. Маккин ч ерөөсөө яг хэрэгтэй цаг үед гол. Голдох юм аа. Тэрээс ингээл явчихлаа. Тий, яг хэрэгтэй цаг үед. Тий. Нэг том тоглолтод голддог Дрогба шиг. Маккин. За тэгээд Зальцбург харин Порту. Энэ ястаа нэг гоолгүй шүү байна да. Тий. Болоогүй. Дандаа нэг тийм. За Лион тэгээд гайгүй байна. Лион нөгөө үхээд сэгсэн нөгөө шороотсон бүх гэдэг шиг те. Рейнжерс ч ястаа муу. Лион ч ерөөсөө бүр ингээ хасагдах гэжсэн шүү дээ бүр ингээ. Рейнжерс Шотландын лигтээ хожлын гог явчихлаа шүү дээ. Баларж байгаа. Тийм Сонсогч чи халах уугүй юу Сайн гэж. л. Манай нөгөө нэг Стивен Жерардыг байхад тун дажгүй байсан мэт те. 12 багаас 8 явж байна Рейнжерс. За Young Boys-ыг бол би Panathinaikos-т алуулж байхыг нэг тоймыг харсан. Panathinaikos тэргүүлж лөө. Одоо яг Бараг тэгж байгаа шүү. За Ferencvaros Пилзэнтэй үзээд Тэнцээ. Зүү Европын дерби юм уу таа. Төв Европ. Пилзэн хөлбөмбөгийн хот штэ. За ийм тойргийн тоглолтууд үр дүн гаржээ. За өнөө шөнөөс аврагуудын лигийн 2 дугаар тойрог эхэлж байгаа. Маргааш шөнө бас аврагуудын лиг байгаа. Хуваарийн хамтдаа харцгаая. За энэ шин Кайратыг үсчээд 12-45-аас Аталанта Брюге 2-ыг болоод үзэж болох нь байна. Реал Мадрид амар ууртай онгоцонд юуж дуураагүй гэж. Тэгэхээр Кайрат болоод баларсан. За манай Галатасарай монголчууд бас үзэх бах тийм ээ. Кайратад нөгөө хэн байгаа үстэй манай Танаа нөгөө манай Челсигийн залуу жоох хөхтөө. жоох хөхт тэр байгаа. За тэгээ 3 цагаас Галатасарайгийн талбайд Ливерпул. Яа. Галатасарай Туркийн лиг дээр үлжсэн баг шүү. Тэгээ Галатасарай бол яг нэг Стамбулда ямар ч багийг Гал гаргана штэ. Стадион нь бол ерөөсөө яг Колизео шиг л байгаа штэ. Яаж нэг шатчдгүй нэр одоо түүж их гал гарч байгаа. За тэр яг вэ. Стэнфорд Бриж Жозе Мориньо. Жозе Мориньо ярина. Улаан хэмсэн дээр утгаж авна. Энийг харин яаж өгтөж авах вэ? Улаан хэмсэн дээр. Жохон сүүл хил хамтаа салсан шүү. Зүгээр. Мориньо ч ерөөсөө хамгийн хайртай Челси гэдэг байгаа штэ. Стэнфорд. Өөрөө яри бус тэгсэн байж. Тэгээ Бенфика орж Нөгөө нэг хөөхөн 3-0-доор явуулчихна. За тэгээд Пафос. Давид Луис Байерн Мюнхнийг ухтаж авна. За Баерн ч одоо жижиг баг гэж өрөвддөг шүү дээ. Яана. Пафосыг одоо 10-0 болчихгүй тий. Одоо боли гэхгүй тийм. Боли гэсэн. Байхгүй шүү дээ. Баерн тим юм байхгүй шүү дээ. Өрөвдөж мөрөдөө нөө. Өгсөөлөр Загребиг нэг 9-2-оор буслав. Барселона бол нэг 3-0-оос хойш тэгэл хоорондоо тоглоод эхэлдэг ш нь нэг муур хулганаар тоглоод эхэлдэг штэ. Тэгээ дээш нь доош нь шитээл. Яг идэж өгөхгүй нэг те алгадч унгагаад тэрэн шиг Барселона бол нэг 3-4-0 болохоор тэгээд эхэлдэг үстэй уг нь те. А Баерн бол тэхгүй шүү. Яг л бос чирхээр нь зогсож байгаагаад. За шөнийн баг хамгийн гоё тоглолт баа тэр. Атлетико Франкфурт. Энэ гоё тоглолт. Яа бодог лив Тоттенхэм. Яа. Бодо Глимт чинь Тотнемтэй өмнө нодлон нөгөө Европа лиг тараа гэжтэй. Хуух шахсан шүү дээ. Хуух шахсан. Тэгсэх шиг шүү. Тоттенхэм нилээ ивгүй. Амар утсан шүү дээ. За тэгээд ийм тоглолтууд болох нь байна. За үлдэж байгаа нь Интер Славия, Марсель, Аякс гэсэн тоглолтууд шууд амжуулсан. За Карабао буюу уулын Карабах За маргааш шин Копенгаген очих юм байна. Синжилуа Ньюкасл ирэх юм байна тийм. Ньюкасл бол наашаага Бельги рүү баг юугаар ороод ирэх юм шүү дээ. Түнэлэр Ламаншаар түнэлэр машинтайгаар ороод ирэх юм шүү. За тэгээд Арсенал, Олимпиакс энэ хоёр ямар их таард юм бэ? Олимпиак хэдэн жилийн өмнө нэг нухчлуу. Энэ хоёр чинь Европод нэг хэд хэд Европод 2 үлрэл дараал таа. таараад бүр хооронд алалцсан шүү бас энэ хоёр. Айгу хонцонтойгоо хийж. Олимпиаксын эзэн чинь Ноттингем эзэн. Маринакс. Англидаа байж байгаа. Бас маргаан. За Барселона, Парис Сен-Жермен хоёр бүр дерби нөгөө Парис Сен-Жермен баг гараа явцлаа гэж яддаг дээр Барселона нэг эргэн эрэлт хийж гардаг нэг тэрийг стооцууд Энэ энэ. гэхдээ баахан хүн тоглохгүй болчиход байна. Аль аль багаас. Тийм үү. Рафиня байхгүй, Хаалгач байхгүй, Фермин байхгүй, Гав байхгүй, нөгөө талд нь Маркиньос байхгүй. Гавич бүр эмнэлэг төвчсөн хүмүүс эргэж авчихсан байж тээ. Дембеле эргэлзээтэй. Тий. Дүүэ чинь жоохон гэмтэлтэй болчиход байгаа. За яг гэхдээ нөгөө нэг хим юм байгаа л да. Гүрж мөрж маань байгаа. За Монако их сонирн байгаа шүү энэ жил Монако. Муу баг шүү. Манай Асу Фати ч л нэг гол хийгээд байгаа. Пенальти хийсэн. Пенальти гэсэн. Сая нэг ганц гол хийсэн. Тэр ерөөсөө нэг 60-70 минут тоглоод 3-4 гол хийсэн баг. Одоо
Манчестер Сити Монаког ерөнхийдөө баг хожчих бах уу. За тэгээд Villarreal бол Ювентустэй бол амар эвзнэ. Энэ ер нь тэнцвэрийн тоглолт болох. Тий. Энэ ер нь шийргэнэхгүй. Yellow Submarine гэж. Хой тоглолт юм. За Дортмунд сайн байгаа. Тий. Билбаоч одоо яг үзээтэй шүү дээ. Тий, Билбао юу юу. Тэр хоёр бол бас Гой тоглолттой шүү. хоёулаа гоолтой баха. За Ливерпулсэн PSV, Наполи, Спортинг энэ шөнийн тоглолтууд бол гой тоглолтууд байж. Тэг яалч л хоёр нь үлдчихэж байгаа. Тэр хоёр. Ливеркузен Эндхон хоёр гарахгүй юм байна тий. Тэгээ нөгөөх нь Наполи, Спортинг хоёрыг гарахгүй байна. За ингээд шууд амжилт гүйлдэж байгаа нь юм байна. За тэгээд баасан гарагч шилжих шөнө Европа лиг, Конференц лиг байгаа. За конференцэд энэ жил бас ямар багууд байгаад байгаа вэ гэдгийг бид нэр бас хараад авах хэрэгтэй тий. Сайн багууд байна. Болоня, Фрайбург байж гин, Рома, Лил хоёр одоо Энэ нь Европа шахаа. Европа. Ногоон Европа. Ногоон цагтаа конференц. Оо тийш шар цагтаа. Энэ шар нэрээ нэг юу за. За өста буруу юм болчихлоо. За Динамо Киев, Кристал Палас, Фиорентина одоо жил болгоно Фиорентина байж. Оо энэ жил тэгээ муу Фиорентина шүү дээ. Тэр Сигма Оломоц гэдэг нь хаанах юм баг юм бэ? Юу байлаа? Чех байлаа. Чех баг. Энэ Сингапурын компани юу итгэж байгаа бах та. Sigma left гэж байдаг үстэй. Тэ Сингапурын. За Лион, Залцбург, Фейнорд Астон Вилла гоё тоглолт байна. За тэгээд Рома Лил гоё тоглолт Тийм байна. эдгээр чинь нөгөө дандаа хариу тоглолт байна уу? Үгүй шүү. Хоёрдугаар тойргийн тоглолт. Хоёрдугаар тойрог тийм ээ. Конференц бол их юм. Конференц их. Конференц. Европа лиг хоёр. Конференц ч одоо нөгөө 6 тоглолт байгаа шүү дээ. За ингээд 10 Яг нь ер нь Рома нягт болцсон. Тэгээ Лил угаасаа сайн байгаа. Энэ хоёр сайн тоглолт болох юм байна. Болония нэг сайн биш байлээ. Шин Палас ер нь баг конференц төрүүлчих юм шүү. Өөр одоо Фиорентина л ойрох үүсгэн. тийм Фиорентина бол энэ жилийн Фиорентина бол таарах юм Кристал Паласын форм хадгалах юм бол төрүүлэх шүү те. Гэхдээ өөр Төрүүлчихсэн. том баг байгаа байлгүй дээ. Энэ хоёр л байли. Гүй байхгүй хаа. Үзээдгүй гэдэг юм алгу. 36 багийн баг нь 29 29 улсаас билүү. 29 өөр улсаас орж ирсэн юм янз янз юм. За том нь одоо Майнц байна, Испанаас Райо Вайкано байна. За тэгээд Rapid Wien байна. Rapid Wien байна. Нэг одоо том хүү яах вэ те? Францаас Шахтар Донецкийг том гэж үзэх үү? бас үлснэ. Шах дээр бас хэцүү байгаа зайлвал те. Динамо хоёр хоёулаа. Оо, манай охин баг байж Страсбург. За тэгээд бусдаарч хэцүүтэй. Палас боломжтой ба шүү. Шүгийн 8 Челси хайцсан. Челси ч аврал. Конференцд байдгүй юу? Челси ч шууд Макушитагаас тэнцэн Шот эзэн дээр өстэй. Тэгсэ. За Young Talent. Ашиг сонирхлын зөрчилтэй нэг орж ирсэн. өчтөр би бас нэлээд хэрүүл болоод Тийм байсан. одоо дандаа л Арсеналаас ороод үгүй. Үгүй. Арайч би бол өмгөөлнө. Би бол өмгөөлнө шүү. За. Тийм бэ. За Макс Дауман. Одоо 12 сарын 31-ний өдөр 16-наас хүрнэ Макс Дауман. Яг өнөөдрийн байдлаар бол 15-наас 10 сартай. Энд чинь баг 2010 онд төрсөн. Цэвэр авиасын цуглуулга болсон хүү байна гэж байгаамаа. Тэгээд ингэж яг Английн одоо скаутуудын бичиж байгаагаар бол яг өнөөдөр Британий арал дээрх Оо за. 15 настунгуудаас хамгийн авиасын Макс Дауман байна гэж дүгнжид. Арай хэтрүүлээд байгаа юм шүү. 21 наснда тоглолцсон юм шүү дээ наа чи. Энэ ихтэй 15 настунгууд шүү. 16, 17, 18 арай өөр шүү. Тэгээ өнөөдрийн магтаал бас арай хэтрээд байгаа юм шүү. Энэ үү? За битгэхгүй. Тэр Их Британий арал дээрээ. Их Британий арал дээр тийм. За. Их Британи. Европ дэлхий биш шүү дээ тийм ээ. Их Британий арал дээр 15 настай хамгийн авьяастай хүү байна гэж байгаамаа. За Макс Дауман гэж хин бэ гэж байгаа. Тэгээд товчхондоо олбон сургуулийн сурагч. Тэгээд Лондонд олбон сургуультай явж байгаа. Хайскулд төгсөөгүй байгаа. Тийм төгсөөгүй байгаа. Тэрний хажуугаар одоо хөлбөмбөгийн одоо сод авьяастай хүү учраас ингээд одоо Премьер Лигт тоглолтод одоо ингээд оролцсон хамгийн одоо залуудаа оролцсон. Чигсалтанд 2 дугаарт бичигдэж байна. Хамгийн одоо залуудаа тогсон бол Этан Нванери 15 нас 200 хэд хоногтод тоглож исэн бол Макс Дауман бас ойролцоо тэр одоо хоногуд нь. За тэгээд Макс Дауманы үндсэн байрлал нь бол баруун зүгээрийн тоглооны хагас хамгаалагч гэж байгаа. Гэхдээ түүнийг бол ирээдүйд за 8 номерын төвийн хагас хамгаалтын байрлал дээр тоглох потенциалтай гэж хэлээд байна. Гэхдээ эн чинь дүнгэж 15 настай учраас ингээл төрөл бүрийн байрлал дээр бол ингээл туршиж үзээ сайжруулна. Бүр ингэж зарим тоглолтын дээр Макс Дауманыг бүр зүүн захын хамгаалтан дээр ч тоглож үзчихин гэж байна. Тэгээд Макс Дауманыг одоо жишээлх юм бол 17, 19, 21 насны одоо ингээд
тэмцээнүүдээр ингэж тоглолттой төрөл төрлийн байрлалуудаар ингэж туршиж байгаа. Яг одоогор өнөөдөр насан туршийн байрлал дээр бол зүүн баруун захын тоглохны хагас хамгаалтан дээр бол тоглож байна. Тэгээд Англи 21 насны шигшээд одоо дуудагдж байна. 15 настай хүүхэд удахгүй ингээд энэ ирчээ хадгалах юм бол том баг одоо захиур хагалах хүү бол байгаад байгаа юм. За тэгээ Макс Дауманыг яагаад зүгээр авьяасаас гад нэг зүйл онцолж ийн гэхээр гэр бүлийн хүмүүжил гэж байна. Тэг гэр бүлээрээ болвол яг үнэхээр л Макс Дауманыг болвол Макс Даун төсөл буюу Макс Дауныг топ төвчний тоглогч болгоно гэдэг бүх зүйлээ зориулж байгаа юм байлээ. Хоолунд, хичээл, сургууль, тэ нойр гэл бүх зүйлийг нь бол аав ээж нь гэр бүлээрээ бол зохицуулж бэлтэж байгаа юм байна. Тэг энийг нь бол одоо ингээ Арсеналын төсөл шүү дээ. Тийм Актем, Арсеналын одоо ахлах цэцгэлжуулагч Микел Артета үнээр биширж илээ. За би 15 настай ийм одоо хүмүүжлтэй, ийм одоо тэ сахилга баттай ингээд ийм зүйлээ ойлгоцсон байгаа хүнтэй бол амьдралдаа тааралдаагүй гэдэг чинь. 15 нас дээр нэ ийм ингээд маш ухаалаг, тэг нягт тэгээд бүх зүйлээ ойлгоцсон юм шиг юу ч чухал вэ гэдгийг мэдж байгаа, юунд цагаа зарцуулахыг мэдж байгаа, хизээ юу ямар хоол идэх вэ гэдгийг мэдж байгаа, хизээ хаана ямар хичээл хийх вэ мэдж байгаа, хизээ хаана амрах вэ гэдгээ мэдж байгаа. Ийм одоо хүүхдтэй бол таарлаж байгаа гэж хэлсэн. 15 наснда LeBron James шиг болчиход байгаа юм тий. Бүх одоо юу гэдэг чинь те. Гол нь яг LeBron ч одоо бүх юм яг ингээд тийм үстэй. Одоо энэ чинь бол ингээд энэ спорт чинь асар өндөр хөгжиж байгаа тий. Тэнгүүт зөвхөн авьяас болвол ерөөсөө 100% 20% нахгүй. Үлдсэн 80% амьдралын маяг, хичээл, сургууль, боловсрол хамгийн гол нь өөрийн сэтгэл зүй тэр чадамжууд байгаа байхгүй. Тэр болгоныг бүх элементүүдийг гэр бүлээрээ ярилцж байгаад ингээ хийгээ явж байгаа 15 настай ийм хөлтөл өмнө тааралдаг гэж Артета хэлж байгаа. Гэхдээ Артетад тааралдаг өөр хүмүүсүүд байгаа шүү дээ тий. За магадгүй ч Ламин Ямал ч юм уу, Эмбапе ч юм уу спейж болно шүү дээ тий. Зүгээр яг Артетагийн хувьд бол тааралдаг гэж байгаа. Тэр бол яг ийм 15 настангууд, 14 настангууд, 13 настангууд дэлхийн үнцэн болон бүрт байж байгаа байхгүй. Байгаа шүү дээ. Тэгэхээр одоо юу гэдэг чинь би зүгээр энэ Макс Даумнаар одоо дамжуулаад тий магадгүй нэвтрүүлгийг 10 настай Монгол одоо авьяаст хүүхдүүд үзэж явах юм бол авьяас гэдэг бол зөвхөн нэг хэсэг шүү дээ. Хажуугаар нь хичээлээ сайн хийгээрээ, хоолундаа амралтаа тохируулаарай, утасны хэрэглээгээ тохируулаарай, чухал зүйлдээ төвлөрөөрэй гэдэг л хэлдэг байна. Тийм. Энэ чинь нэг хэрвээ танай гэр бүлд нэг одоо ийм хөлбөмбөгийн ч юм уу, за саксны ч юм уу, теннисний ч юм уу, шатрны ч юм уу, одоо юуны ч юм. Одоо тий ямар нэгэн одоо амжилт үзүүлэх гоц авьяас тий гоц авьяастай байж болох. Авьяасын нөхшөө тордоод өгөх юм бол амжилтанд хүрэх хэмжээний нэг хүүхэд байх юм бол энэ бол маш том төсөл байхгүй юу? Энийг гэр бүлээрээ бүр ах トゥ хамаатан саднараа бүгдээр бүх одоо юма хоош нь тавиад нэгдүгээр зорилго энэ хүнийг юмд хүргэх гэж ингэж бөөнөрөө ажилт юм бэ. Гэр бүлээрээ бүгд тэгжээж энийг ingээрээсөө бүх юм дээр анхаарал ерөөсөө бүх юм дээр одоо хамгаалах одоо юу гэдэг амралт бүх юм яах тэгэл одоо хичээлийн бэлдүүлэх бүх юм хөрөнгө мөнгө төгрөгөө хүртэл зарцуулаад тэгжээж энэ хүн чинь тэнд хүрчих юм бол энэ гэр бүл саятан болчих واخгүй. Саятнуудын гэр бүл одоо хэдэн зуун саяын орлоготой болох боломжтой. Тэгэхээр энэ зөв юм руугаа бүгдээр ингээд одоо анхаарлаа хандуулж хөрөнгө мөнгө цаг зав бүх юмаа зарцуулт юм байна л да. Макс Дауманд одоо нэг түүх бичих боломж байгаа. Тэр нь юу гэхээр нөгөө аваргуудын лиг тоглосон хамгийн залуу тоглогч болох байхгүй. Одоо ч Мукоко байна уу да. Ирэх гол нь 16 хүрсэн байх та. Нөгөө бас 16 нас Мукоко ч нэг насны нэг юм Булат. тийм. Тэгээ араас нь Ламин Ямал орж байгаа. Тэгээ би 2-7 хоногийн өмнө нөгөө Арсеналын эхний тайлбарт орсон бохгүй юу? Билбао Арсеналын. Тэгээ тэрэн дээр бас гараад ирчих юм болов уу гэдгсэн. Гараагүй. Одоо дахиад 7 тоглолтын боломж байна. Оноос өмнө л тоглолцсон байхад ирэх гол. Тийм. Бас тоглох واخ. Тоглох واخ. Тийм. Тэгээ гол нь эн чинь бол ингээд гэр бүлээр ингэж хичээж байгаа нь бол айхтар ингэсэн. Хамгийн гол нөгөө нэг юу гэдэг чинь те авьяастай чадамжтай байлаа гэд бас хит хөөргөж болохгүй нөгөө нэг тохируулж ахсан. Уяа соёлгон тохируулж ахсан гэдэг юм л те. Тэрийг нь бол эдний гэр бүл их бол маш сайн одоо хийж гинэ гэдэг зүйл бол яригадаад бичигдээд те ингээд гарцсан бол бэ л. Тэгэхээр удахгүй магадгүй бид нар 3 жилийн дараа ч юм уу те Макс Дауман гэдэг одоо авиастны одоо ичидийг нь ингээд бүрэн бүтнээр ингээд хараад эхлэх зүгээр боломж те магадлал 3 жилийн дараа юу? Тий. За 2028 он. Тэгэхээр одоо ер нь манай монголчууд ч гэсэн нэг авиастай хүүхд гараад ирэх юм бол гэр бүлээрээ тэр хүний төлөө явах хэрэгтэй байх шүү гэдгийг бас ойлгох хэрэгтэй тий. Тэгэхгүй зүгээр за бэлтгэлдээ явж байгаа өөрөө мэдж байгаа байгаас тэгээд болох юм байгаа үзгээд би ч яг ажиллаа хийгээд ингэж болохгүй юм байл шүү дээ. Гэр бүлээрээ тэр хүн рүү анхаарал хандуулж иж тэр айл удамдаа өөрчлөлт оруулнаа. За авьяастай тоглогч байсан. Тэгээд Премьер Лигт Аргентины тоглолтод оролцсон
ийм залуу бол байж байгаа. Миний топор болохоор би сарын өмнө мараг хэлсэн баг. Сарын өмнө нөгөө Эрик Тен Хаг халагдсан шүү дээ. Тэнгүүт нь бэлдээд ер нь хамгийн богинохон хугацаанд ажиллаад халагдсан тасгалжуулагч нар ямар 10 тасгалжуулагч байд юм бэ гэдэг топор бэлдээ гэж бодсон. Тэгээд за 10 дугаар өрөнд Troy Deeney 29 өдөр ажиллаад халагдсан байт юм байна. Цаашмаас тасгалжуулагч хийсэн. Forest Green Rovers гэдэг Лиг 2 буюу 4-р дивизионы багийн тоглогч тасгалжуулагчаар ажилласан. За тэр үед нөгөө лигийнхээ Евролд явсан Forest Green Rovers-ыг тасгалжуулагчаар Troy Deeney-г томилох нь нэлээд эрсдэлтэй шийдвэр байсан ч гэсэн за яах вэ угаасаа одоо улирал дуусч байгаа юм чинь ажилласан лицензтэй биш тарах гэдэг. Байдгүй. За тэгсэн чинь 9-р өрөнд Paul Hart 28 өдөр Queen's Park Rangers. За Portsmouth-д 13хан тоглолтод бага удирдаад 2 хон хоцсон дасгалжуулагчийг Queen's Park Rangers өдгөл наашаа хүрээдэр гэж ажиллуулсан нь ёстой нэг хамраараа газар хатгсан юм болсон. Тэгээд ерөөсө 28 өдөр ажиллаад удалгүй нэг ганцхан хожоод халагдсан. Гатуса 8 дугаар орон Gennaro Ivan Gattuso Наполид 2 жил ажилласныхын дараа Фиорентина түүнийг дасгалжуулагчаар томилсон. Тэгээд улирал эхлэхээс нэг 7 хоногийн өмнө яг гэрээ зурснаас хойш 22 өдрийн дараа би ер нь боллоо гэж хэлээд Өөрөө болчихсон юм уу? өөрөө болоод айл талаасаа болъё гэж шийдээд тэгээд 1 жил дасгалжуулагч хийлгүү амралтаа авчээ гэж. За 7 дугаар орнд Mickey Adams Swansea-г 97 онд 13 өдөр дасгалжуулагчаар ажилласан юм байна. За түүнээсээ Mickey Adams-аас өмнө дасгалжуулагч бол нэлээд 18 сарын хугацаанд 6 өөр дасгалжуулагч Swansea ажиллуулсан байсан. Тэгээд Mickey Adams ирснээс хойш ерөөсөө бас л маш цөөхөн өдөр ажилласан. Mickey Adams өмнөөс хойш дасгалжуулагч маань ажиллаа. Сүүлийн хэд нь бол ер нь тэгээд жоохон шууд маргалдаад хэрэлдээд хайцсан юм байна. Barton Link Cambridge-д бас л 9 өдөр ажилласан. Тоглосооч болоогүй тий. Характераас болсон юмнууд баг. За тэгээд ажиллаа өгснөөс хойш 16 өдрийн дараа өөр дасгалжуулагчаар баг дасгалжуулагчаар очоод бас л тэрнээсээ хойш ер нь дасгалжуулагч ажиллаа өгчээ. За Billy McKinley Watford-д 14 онд 8 өдрийн хугацаанд дасгалжуулагчаар ажилласан. Энэ хоорондоо нэг 2 тоглолтод оролцоод уул нь бол 2 тоглолтод хожигдлогоо нэг хожоод нэг тэнцээд гараад ирсэн. Тэгсэн чинь Slavisha Jokanovic-ыг дасгалжуулагчаар томилсноос болоод ажиллаа тий. Jokanovic өгчээ гэж. За тэгээд 4-р орнд Kevin Cooley Swansea-д мөн адил Swansea-д 96 онд 7 өдөр дасгалжуулагчаар ажилласан юм байна. За тэгээд нэг бага олигтой удирдсан мэдэрч амжилгүй нэг 2 тоглолтод оролцуулаад хоёуланд нь хожигдоод ажиллаа өгөөд яваад өгсөө. Үгүй зураг хүргээ сайн авахгүйсэн биш үү тий. Тэр нь бол тийм байна. Зураг зүгээр тул авахгүйсэн Шинэ ажил авлаа. За 3-р орнд Dave Bassett Crystal Palace 84 онд ирсэн. Wimbledon-оос Crystal Palace дасгалжуулагчаар ураад зөвшөөрөөд ирсэн. Гэрээ зурснаас хойш 72 цагийн дараа би ер нь Wimbledon-д хийх ёстой ажлаа дуусгаагүй юм байна гингүүтээ буцаад Wimbledon руу яваад гисэн. Энэ бол өөрөө яваад гисэн юм биш үү? Өөрөө яваад гисэн хүн. За 2-р орнд Marcelo Bielsa Lazio-д 2016 онд 2 өдөр л ажилласан. За тэгээд эренгүүтээ зуны цонхоор ирээд 48 цагийн дараа ажиллаа өгөх шийдвэр гаргасан. 8 шаманд хийх зарцуулах мөнгө нь бол Lazio-гийн план бол удирдлагуудын төлөвлөгөө бол ерөөсөө Bielsa таалагдаагүй. Bielsa хэрэлдсэн бах уу? Ерөөсөө болих гэсэн. За Leroy Resenoa гэж Tokyo United дасгалжуулагч 10 минут л ажилласан. Гэрээ зурснаас хойш. За энэ ямар учиртай гэсгээд гахаад харсан чинь дасгалжуулагч тоглогч байсан юм байна. Тэгээд тоглогч дасгалжуулагчаар томилоод ерөөсөө гэрээ зураад 10 минутын дараа багийн дасгалжуулагчдын албанаас өөр хүнийг нь за энийг нь үндсэн дасгалжуулагч болгох чигээд удирдлагууд ерөөсөө шийдвэр 10 минутын дараа сольчихсон. Тэгээд Булангийн түүхэнд энэ рекорд бол хамгийн богино хугацаанд ажилласан рекорд. Тэгээд энэ 10 минутынхаа хугацаанд айгүй бол нэг юм онлайн дээр юугаа тавьчих тий өөрснөө энэ дасгалжуулагч боллоо гэж тавиад тэгснээ 10 минутын дараа буцаагаад устгаж мастгсан. Тэрийг нь хүмүүс хошгоноо тадгалаад үлдсэн юм байна л да баг. Би баг энийг чи эвдсэн юм байна. Нэг 2 3 жилийн өмнө нөгөө телевизийн тэмцээн дээр та чи ярьж байгаа намайг нэг дасгалжуулагч хийчих гээд. Тэгэл би чи ингээл гараа мараа зураа авчихсан чинь хөдөлтийн цаг болоод тэгээ би чи шууд ажил руугаа явцсан. Хэн болсон? Тэр чинь 2 3 минут л болсон. Тэгээд чиптэй голон дасгалжуулагч боллоо энэ ингээ зураг мурга ахуулж чадаагүй. Тэгээд нөгөө юу интернет 50 хүн. Тавьсан бол тэгэл өдөөд рекорд. Тий.
За ийм юмнууд бол байт юм байна. 10 минут рекордыг бол ер нь хүн эвдэхгүй хаа. Бүр албаар л нөгөө нэг Guinness ном бичүүлэх Яг тий. яадаг юм бол Болвол тий. Яг зэрэгсэн сууж байгаа. ер нь бол Мэлсэ бол хэрэлдсэн бахаа араа. Оо ийм юм бол би ажиллахгүй гэж гисэн баг тий. Тэгсэн тий. Тийм. Тэгээ нөгөө ийм тоглогчныг авчирмаар байна гэдээ яаж ч нөгөө солилцооны цонх тулцсан байсан үе юм шиг байна. Бисэж одоо ургаад байгаа тий. Гүүгүү тийм байхгүй гэдэг. Тэгсэн чинь түүл бий болив үлээ. Тийм. Тэгээ яваа. 8 дээр бол ингэн түүл болив үлээ гэл тий. Тэгээд яваа. Гүжүүд усууч гүжүүд. За ийм байна. Өнөө шөнө аврагуудын лиг байгаа. Маргааш дахиад аврагуудын лиг, тэгээд нөгөө өдрийн Европа лиг, Конференц лиг, Бундслиг, Премьер лиг гэдэг амралтын өдрүүдээр тоглолтууд бол үргэлжилнэ. За та гуравтаа маш их баярлалаа. Өнөөдрийн дугаар яриа ихтэй сонирхолтой дугаар байсан болов гэж найдаж байна. Эх 7 хоногт цааш нөхөн 8 дахь дугаараараа уулзах болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Woohome, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч өөрийн барыг сэрээ Tiger брэнд ажиллаж байна. Дараа л уулзъя үзэгчтэй.